Оройн төргийн эрхэм хүнд үзэгчтэй нүүл шийдэл нэвтрүүлгийн цоошин дугаар уул визийн цамкаас үзэгч та бүхэнд хүрэхэд бэлэн болоод байна. Өнөөдөр манай редакцийн сонгож авсан сэдэв бол өвлийн уралдаан ба үнэт зүйлсийн мөргөлдөөн сэдвээр бид бүхэн ярилцахаар студидээ 6 зочноо урьж авчираад байна. За яагаад энэ сэдвийг сонгох болсон талаар бяцхан сурвалжлага үзээд студидээ зочдтойгоо танилццгаая. Монголчуудын хувьд эртнээс уламжилж ирсэн уралдаан тэмцээний төрөл бол хурдан морины уралдаан. Анх 1700-аад оны үед хурдан морийг насаар нь ангилж уралдуулж иржээ. Нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн сангийн хийсэн судалгаагаар үндэсний төв архивын сан хөмрөгдөх наадмын баримт бичигт 1803-аас 1920 оны наадмын талаарх баримт бичгийг шүүж үзэхэд тухайн оныхоо зөвхөн 5-аас 8 дугаар сард даншиг наадам хийж байснаас биш одооных шиг 2-3 дугаар сард улс орон нутгийн хүрээнд өргөн хэмжээний уралдаан болдоггүй байжээ. Сайн аян хааны гушууны нэг өвгөн над хэлжсэн ма тэрийг үжилсэн гэхээр зэрэг хөөхнөгөө ургаж хөхөө шувууд онгодож тэнгэрийн уд онгойхоос өмнө хурдан морь уралдах үүдэн гэр дээр тавих дээлэн сугалдах гурвыг монголчууд цээрэлдэг байсан гэж. Сүүлийн жилүүдэд хурдан морь унаач 25 хүүхэд амнасаа алдсан байна. 1996-аас 2006 онд 17, 2006-аас 2008 онд 2, 2012-оос 2014 онд 6 хүүхэд хурдан морьноос унан амнасаа алдсан харамсалтай тоо баримт байгаа юм. Гэмтэл сох судлалын үндэсний төвийн хийсэн судалгаагаар 2012 онд 326 хүүхэд, 2013 онд 308 хүүхэд, 2014 онд 307 хүүхэд эмнэлгийн яаралтай тусламж авч 2012-оос 2014 оны хооронд нийт 600 гаруй хүүхэд хэвтэн эмчлүүлсэн байна. Энэ бол зөвхөн одоогоор бүртгэгдсэн тоо. Үүнээс гадна эмнэлэгт хандаагүй нууцлагдсан, амнасаа алдаж гэмтэж бэрцсэн хичнээн ч хүүхэд байж болцшгүй. Хурдан морь унаач эдгээр хүүхдүүдийн эрх өнөөдөр хэрхэн яаж зөрчигдөж байна вэ? Үндсэн хууль хүүхдийн хамгааллын тухай хууль хүүхдийн эрхийн тухай хуулийн одоо ер нь хүүхдийн аюулгүй байдал хүүхдийн аюулгүй байдалтай холбоотой бүх заалтуудыг бол зөрчиж байгаа. Энэ дээр бол энэ энийг үндслэл болгоод дээрэс нь бид нар саяхан хэлсэн чагсаалтуудаа үндслэл болгоод энэ хаврын морин уралдааныг гарсан товтой холбоотой засгийн газрын тогтоолыг төдөлзүүлээч гэдэг саналыг захиргааны иргэн шүүхэд гаргасан байгаа. Хөдөлмөрийн сайдын 2016 оны тушаалаар насан туршаагүй хүнийг ажилуулахыг хориглосон ажлын байрны жагсаалтыг баталсан. Үүнд 11-р сарын 1-ээс 5-р сарын 1-ний хүртэлх хугацаанд хурдан морины уралдаан Сунгаа өсргэнд насан туршаагүй хүнийг ажилуулахыг хориглосон байна. Гэвч 2017 оны 2-р сарын 22-нд батлагдсан засгийн газрын тогтоолоор 2017 оны 3-р сарын 5, 12-ны өдөр Хөвсгөл Говь алтай Төв аймагт хурдан морины уралдаан зохион байгуулахаар товлсон байна. Тэгвэл хүүхдийн төвчгүй хөдөлмөрийн эсрэг хүүхэд хамгааллын үндэсний сүлжээ төрийн бас байгууллагууд нийслэлийн захиргааны эргийн анхан шатны шүүхэд хүсэлт гаргасан байгаа. 2017 оны 3-р сарын 3-ны өдөр захиргааны эргийн анхан шатны шүүхээс Хөвсгөл Говь алтай аймагт 2017 оны 3-р сарын 5, 12-ны өдрүүдэд товлсон хурдан морины уралдааныг түтгэлзүүлэхээр шийдсэн байна. Гэвч 3-р сарын 5-ны өдөр Төв аймгийн Аргалан суманд Дүнжин гаруй 2017 уралдаан зохион байгуулагдсан юм. Уралдааныг зохион байгуулагчдын зүгээс тайлбарлахдаа шүүхээс захирамжаа албан ёсоор мэдэгдээгүй гэж тайлбарллаа. Шүүхийн шийдвэр гарсан гэдэг юм бол олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр гараад байгаа болохоос биш яг манай зохион байгуулах комисс болон Монголын морин спорт одоо миний гарт байна л да. Морин спортын вояжтай холбоон дээр энэ албан ёсныхоо хариуг өгөөгүй. Шүүхийн шийдвэр гарахтаа зэрэгцсэн захиргааны эргэн шүүгч засгийн газрын тогтоолыг хүчингүй болгох хэрэгтэй юу үгүй юу гэдэг маргаан нийгэмд гараад байгаа юм. Энэ асуудалд хууль зүйн дотоод хэргийн дэд сайд ч бас өөрийн байр сураа илэрхийлсэн байгаа. Түүний Твиттер хуудаснаа нийтлснээр захиргааны эргэн шүүхэд төрийн гүйцэтгэгчдэд байгуулгын шийдвэрийг хянах эрх хэмжээ үндсэн хуулиар олгогдоогүй гэсэн юм. Харин үүнд захиргааны эргэн шүүхээс дараах тайлбарыг өгсөн юм. 2016 оны 7 сарын 1-ээс захиргааны ерөнхий хууль хэрэгжиж эхэлсэн. Энэ хуулийн дээр бол энэ засгийн газрын тогтоол захиргааны эргийн анхан шатны шүүх бол хяналттай байх хянал шийдвэрлэх бол манай маргаан бол мөн гэж үзэж байгаа. Монгол Улсын ерөнхийлөгч дээрх асуудал хэлсэн үгэндээ шүүхийн захирамжийг тухайн байгууллага хэрэгжүүлсэнгүйгээд иргэн хариуцлага тооцоолохоор шүүхтэй эргээд хандхад шүүх авч хилцэх боломжтой болсон гэлээ. Хариуцлага тооцох боломжгүй юу? Боломж байна. Тэгэхээр нэг юмыг ойлгох хэрэгтэй. Бид нэр ингээд нэг албан тушаалтнуудтай юм уу засгийн газартаа холбож тэднээс хамааруулж асуудал шийдэх гээд байгаа. Гэтэл нөгөө захиргааны энэ ерөнхий хууль чинь маш том дэвшил болсон байна. Дахиад иргэн энэ шүүгчийн захирамж гаргасан энэ шүүгчийн захирамжийг одоо хэрэгжүүлэх ёстой байгууллага нь хэрэгжүүлсэнгүйгээд хариуцлага тооцоолъё гээд нөгөө шүүхтээ эргээд хандхад шүүх авч хэлцэх боломжтой байна.
Иргэний нийгмийн байгууллага захиргааны ерхий хууль нь нийтийн ашиг сонирхлыг төлөөлж төрийн бас байгууллага шүүгд хандах боломж олгосон гэж үзэж байна. Мөн ерөнхийлөгчийн зүгээс дав заалдах шатнаас цаашлаад дээд шүүх иргэний танхимаар хэрэг шийдвэрлүүлэн морин уралдаан түнд хүүхдийн эрүүл мэндийн хохирлыг шүүхийн шийдвэрээр зогсоох бүрэн боломжтой гэж үзсэн байна. За тэгэхээр энэ сэдвээр ярилцахаар бид студид урьж авчирсан зочдтой танилцуулъя. Миний баруун гар талаас Монголын хүүхдийн эрхийн үндэсний төвийн тэргүүн хүүхэд хамгааллын үндэсний сүлжээний зохицуулагч Цэвэн хүрэлцэн ирсэн байна. Монгол Улсын их сургуулийн хууль зүйн сургуулийн дэд профессор доктор Мөнх Сайхан ирсэн байна. За шинжлэх ухааны академийн түүх археологийн хүрээлэнгийн угсаатны судалгааны салбарын эрдэм шинжилгээний ажилтан Инхбатар нар ирсэн байна. За миний зүүн гар талд Монголын хуульчдын холбооны ерөнхийлөгч хууль зүйн ухааны доктор Гүн Бэлэг хүрэлцэн ирсэн байна. Морин спорт уяачдын холбооны тэргүүлэгч Дашүлзий ирсэн байна. За морьтон монголчуудын өв соёлыг хамгаалах нийгэмлэгийн удирдах зөвлөлийн гишүүн Төмөр Учир нар иржээ. Хүрэлцэн ирсэн та бүхэнд баярлалаа. Нүүл шийдэл нэвтрүүлэг маань уламжлалт төсөөр GoGo-цэг имэн тай хамтран санал суулгыг онлайн хэрэглэгч дунд явуулдаг байгаа. За өнгөрсөн баасан гарагаас эхлэн хүргэсэн санал суулган дээр за таны бодлоор хурдан морь унаач хүүхэд аль улиралд мориноос унах эрсдэлтэй вэ гэдэг асуултыг онлайн хэрэглэгчдээс асуухад өвлийн уралдаанд хүүхэд ихээр унаж бэртдэг учраас энэ уралдааныг болох хэрэгтэй гэж 48% нь үзсэн байна. За аль ч уралдаанд хүүхэд мориноос унаж гэмтдэг гэж 32% нь хариулсан бол за уламжлаад байгаа хүүхдийн аюулгүй байдлыг сайн хангуул эрсдэл бага гэж 19% нь хариулсан бол зуны уралдаанд олон морь уралдаг учраас хүүхдэд илүү эрсдэлтэй гэж санал суулгад оролцсон хүмүүсийн дөнгөж 1% нь үзсэн байна. GoGo-цэг имэн дээрээс маргааш бас энэхүү хилцүүлгийн онцлог ишлэлүүдийг мэдэх боломжтой. Тэгэхээр түүхийн их сурвалжаасаа болон түүхэндээ монголчууд маань хурдан морь хизээнээс уралдуулж ирсэн бэ. За хэдэн насны хүн унаж байдаг байсан бэ гэдгийг бас би түүх судлаач зочдоосоо эхэлж сонирхмоор санагдлаа. Тэгэхээр Инхбатар түүхчээс эхлээд сонирхоо идэхүү. Сая Дулан багшийн яриаг бол бид бүхэн өмнө нь нүүл шийдэл нэвтрүүлгийг сурвалжийг бид мэдээнд их ашиглаж байгаа. Гэхдээ энэ бол бас ардын аман зохиолоос болон өөр хүний ам дамжиж хэлсэн үг байгаа шүү дээ. Тэгэхээр яг бичигдэж үлдсэн манай түүхэнд хурдан морь хизээнээс ямар насны хүн унж ирсэн байд юм болоо таны судалснаар. Тэгээ ер нь монголчууд бол эртээр үеэсээ бол адуу гэдэлж ирсэн. Гэхдээ бол олон төрөл зүйл дээр эдэлж ирсэн байна. За цэрэг дайны, за ан авийн тийм ээ мэдээлэл харилцаа холбооны, за ингээд мал малга, хөсөг тээвэр. За ингээд өнөөдрийн бидний ярьж байгаа хурдан морь уяж хурдуулах, гой чимгэл гэсэн төрөл зүйлүүдээр бол адуу хөлөд эдэлж ирсэн байна. Ер нь бол түүхийн сурвалж толгор өчгүүд бол за ингээд нуус товчоноос аваад үзье бид нар. За ингээд боорчийн хурдан ухаамарч гэдэг юм уу? За чилүүдэгийн хурдан ухаамарч гэдэг юм уу? За ингээд тэр зэлэм хурдан саарл морийг бол эзэн хандаа олзож авчирч өглөөч гэдэг юм уу? Ер нь хурдан морины онцлог шинжүүдийг одоо морины тийм ээ хурдан шинжийг онцолж ингэсэн бол нэлээдгүй байна. За ингээд аюун ангорны үед ч адууны яам байгуулагдсан байдаг юм уу? За ингээд раашаад эднээс судрын чуулганы үед хурдан адууг нэлээд эрхэмлдэг байсан. За тогоон төмөр хааны үед бас одоо хурдан мордыг одоо цэргийн акт болгож тийм ээ. За 10 адуунаас 10 морьтой айл үлэхэд 2-ын татдагч байдаг юм уу? Ийм байдлаар бол нэлээд тусгаж үлдээсэн байж байгаа. Тэгэхээр зэрэг хурдан морийг бол яг хүүхэд ундаг байсан юм уу? За өвөл яг ундаг байсан юм уу гэдэг нь бол яг төдийлөн тодорхойгүй. Гэхдээ одоо манай үндэсний төв архивын баяр наадмын одоо цуваа гэж байна. За 1800 оноос хойш тэн дээр бол ямар ч байсан одоо бидний ойлгож байгаагаар бол тийм ээ нэг цааш нь дахиад нэг талаа судлах шаардлагатай. Гэхдээ одоогоор бол ямар ч байсан өвлийн үед бол урд мөр уралдуулж байгаагүй гэсэн ийм зүйл байна. За баярлалаа. Тэгэхээр Төмөр Учир гоогоос бас яг саяхан асуултаа асуумаар санагдлаа. За Монгол наадам бол ЮНЕСКОгийн биед бус өвд бас хадгалагдаж хамгаалагдсан байгаа. За тэнд бол Монгол наадмын нэг хэсэг нь бол бас унаач хүүхэд бол яалчгүй нэг хэсэг нь болж орсон байдаг. Тэгэхээр таны судалснаар болон сонссноор ямар түүхийг сурвалжууд байд юм бол та танилцуулаач. За түүхч ярьчихсан. Өнөөдөр ярьж байгаа асуудал бол өвлийн уралдаан одоо зөв шийдлийг олох энэ чиглэлийн одоо байр суурь илэрхийлсэн юм ярьж болж байна. Тэгээд түүхийн аль ч нийгэмд монголчууд морь уралж ирсэн. Түүхэн өв соёлын бид өөрсдөө авч үлдэх, хамгаалах, цаашдаа үр хөвгтөө үлдээх Монголын одоо өв соёлын олон том асуудал байгаа л да. Тэгэхээр бол одоо хүмүүс байр суурь ярих баг одоо морин спорт уяачдын холбоо хууль зүйн энэ сая телевизэн одоо сурталчилгаанаас харагдлаа. Энэ бүхнийг бол текст тогс гэдэг юм уу замын одоо хүний яриа шиг ингэж ойлгож байж болмоор ууцаж удаан өрөөрөө ярилцаж одоо сая
Үнэхээр монголчууд хэдэн зуун жилийн үеж ирсэн оролдож ирсэн юм уу боломжтой. Хүний эрхийн төгөөмөр тунхаглаж олон улсын том баримтч байдаг. Хүүхдийн эрхийн конвенц гэж байдаг. Хэн нэгний эрх шиг хэн нэгний хязгаарлагдана. Уяасын эрх шиг хүүхдээр хязгаарлагдана. Хүүхдийн эрх шиг уяачаар хязгаарлагдана. Уралдааны зам хурдан орны энэ одоо улс соёлын хамгаалах нийгэмлээс Монголын өөрийн эрх шиг хамгаалагдана. Цаана тусгаар тогтнол үндэсний аюулгүй байдал гэж Монголын одоо энэ одоо цаа харин болсон ийм сайхан одоо бүтээн байгуулалт байна. Гэтэл үүн рүү ямар нэгэн байдлаар халдах гэсэн юм уу, харийнхны гэдэг юм уу, гадны хүний санаа нөлөө ордог юм уу, мэдхгүйгээс болдог юм уу, мэдэн бүдэлдэг юм уу, цаг үеийн ийм одоо сонин мэдээлэлүүд гарч хүмүүсийг төөрөгдүүлэх ийм байдлаар хандаж байгаа явдлууд бас манай нийгэмд бол Монголын одоо морьтны соёлын хувийг хамгаалах шинэ тутам байгуулагдсан шинэ нийгэмлэг бидэнд одоо хийж бүтээсэн гэдэг юм уу, хийж бүтээхээр ажил асар их зөвхөн Монгол морины биш, Монгол бүхний Монгол сорын гэтэл Монголын сор өөрөө асуудлаа шийдэж Монгол бүх хоорондоо бүх асуудалтай байх байгаа юм. Тэгмээдлээ Монголын бүхий холбоо өөрсдөө асуудлаа шийдэж. Тэгэхээр Монголын морин спортын уяацтай холбоо Монголын өв хамгаалах энэ соёл нийгэмлэг энэ тусгай асуудал руу яагаад хөндлөгийн байгууллагууд яриад яагаад хөндлөгийн байгууллагууд ингэж одоо замын одоо өмнөх мэйг гэдэг юм уу захиалгатай сонин байдлаар болоод ард нь ард түмэн гэж асуулт юм байгаа. Бичсэн хууль байна, бичигдээгүй хууль байна. Бичигдээгүй хууль гэдэг бол бараг л бичсэн хуулиас одоо зоож түмэн жил дарахад гэж байна. За баярлалаа. Тэгэхээр хоёр хуульч болон өв соёл хамгаалах нийгэмлэгийн төлөөлөл маань ийм байр суурьтай. Тэгэхээр мэдээч хэрэг яг энэ асуудлаар олон жил уулзаж ирсэн. Энэ бол энэ үеийн асуудал биш. За Гөгөөцөг юмны редакцийн бас мэдээллүүдийг шүүж үзэж байхад 2012-3 оноос бас шүүмжилттэй хүний эрхийн байгууллагуудын шүүмжилттэй мэдээллүүд бол их олон жил гарч ирсэн байдаг юм байна. Тэгэхээр бусад хүрэлцэн ирсэн зочдоосоо бас өөр түүхийн их сурвалжууд мэдэх болон өөрсдийнхөө байр суурийг яг энэ 93 наадам болон өвлийн уралдаан яг сүүлийн 10 хэдэн жилээс эхлээд хаврын хүүтний улиралд морь уралдуулаад эхэлсэн нүү? Эсвэл энэ маань байсан зүйл үү гэдэг дээр байр суурийг илэрхийлэх зочин байвал энд ашиглацыг байгаас. Тэгэхээр ер нь бол адуу гаршуулаад одоо 3000 жил болж байгаа юм. За монголчууд бол хамгийн түрүүн энэ адуу гаршуулж аж ахуйн соёлдоо хэрэглэсэн ард түмний нэг юм багмаа. Тэгэхээр өнөөдөр дэлхий дээр 60 сая адуу байна, Монголд 3 сая адуу байна. Бид адуугаараа дэлхийд 6 дугаарт орж байгаа. За адууг ашиглах, адуутай харьцах соёлоор бол монголчууд дэлхийд дээгүүр ордог. За яагаад гэвэл монголчууд энэ адууны тоноглол, хазаар ногч, чөдөр гэх мэт юмыг баг анхалж эхэлж хийсэн ийм ард түмэн. За ер нь төрт ёс бий болсон цагаас эхэлж энэ морин уралдаан үүссэн гэсэн бас тийм одоо түүхийн сурвалж байдсан байл. Өөрөөр хэлбэл хүнүүс үнүүгийн үеэс одоо энэ уралдааныг зохион байгуулж ирсэн байна гэсэн одоо ийм бас дүгнэлт тохиолчд байна. Тэгэхээр бол бид бол энэ морьтой харьцах соёлыг бол одоо эхэлж бий болгосон энэ удаан жил тээж байгаа. Цаашид бол энийг хөгжүүлж дараагийн үе шатанд өгөх юмыг хүргийг хүлээж байгаа гэж ингэж ойлгож байгаа. За өвлийн уралдаан бол болдоггүй Монголд. За хаврын уралдаан болдог. Хавар бол өрн дулаан цаг ирсэн. Өнөөдөр жишээлбэл хаврын ихэнх сарын одоо хэдэн өнөөдөр нэмэх градустай гадаа бол одоо морьор уралдах, морьор дахихад ямар ч одоо асуудалгүй ийм цаг үе байж байгаа. Тэгэхээр өрн дулаан цаг ирэхээр одоо морьор уралдуулдаг энэ уламжил бол бас их эртнээс тогтсон юм байл. Өнөөдөр 70-80 гарсан хүнээс одоо хавар морь уралдаж ирсэн үү гэж асуух юм бол захын хүн би хавар уралдаж ийсэн. Тэр уралдаан цохинд очиж уралдаж ийсэн. Тэр одоо хөндөд бид нар уралдаж ийсэн гэж хариулдаг ихэнх. Тэгэхээр бол энэ байсан. Байхдаа бол тэгж нэгдсэн хэмжээгээр биш жалга дов өөр сахалтынхнаараа ингэж бүлэг болж уралддаг. Энэ өөрөөр хэлбэл юу хаврын баяраа бас тэмдэглэдэг ийм одоо заншил бол монголчууд нэлээд дээр үеэс байсан байна. За баярлалаа Дашүлцэг ба. Тэгэхээр мөнгө сайхан докторийн хувьд бол шүүхийн шийдвэр гарсны дараа бол та өөрийнхөө нийтлэлийг гаргасан. За нийтлэл дээрээ бол хүүхдээр уралдуулахаа, морь унуулахаа бүр болий гэдэг санаа бол явж исэн гэж ойлгосон зөв. Тэгэхээр энэ том хадгалагдаад илтсэн. За зарим нэг уяачдтай 7 хоногийн туршид нэвтрүүлгийг бэлтгэхэд утсаар болон уулзаж санал бодол солилцоход за Монголд бол адуутай хүн болгомоор уралдуулах хүсэл эрмэлзэлтэй. Энэ бол Монгол соёл төрийнхөө сүлдэнд
адууга заасан ард түмэн. За энэ том үнэт зүйлийн эсрэг за бид нар одоо 21-р зууны хүүхэд хамгаалал болон манай нэгдэж орсон конвенцүүдийг та нийтлэлдээ маш их оруулсан байсан. За яг ийм сошиал медиа дээр болон хүмүүсийн ингээд сэтгэлдлийг уншиж байхад бас яг нэг талдаа биш байна. Хүмүүс зарим нь бол маш ихээр шүмжилж байна. Монгол гэсэн юм руу дайрж байна гэж шүмжлэл их гарч ирж байна. Олон сэтгэлдлүүдийг ингээд базаад хэлэх юм бол ерөнхийдөө яагаад та өөрийнхөө нийтлэлээр хүүхдэр унуулахаа бүр болиё гэдэг санал гаргасан бэ? Тэрийг сонирхоод. За энэ дэр нэг факт байгаа. Тэр юу вэ гэхээр сая та бүхний одоо ихэнд гаргасан тоогоор бол жилд бол 2 хүүхэд амнасаа заавал алдаж байгаа. Энэ бол тодорхой. Дунджаар. Доод нь 300 хүүхэд одоо гэмтэж бэртэж байгаа. Олонх нь бол гайгүй. Гэхдээ нэлээд олон хүүхдүүд бас хүнд гэмтэж байгаа. Хөгжлийн бэрхшээлтэй болж байгаа. Ийм жишээнүүд маш олон байж байгаа. За тэгэхээр энэ бол өөрөө одоо хизээ гарсан тохиолдлуудын нэг анализ хийгээ үзэхээр хаврын уралдаан зарим нь гарсан байж байгаа. Бараг талаас илүү нь бол 100 гарсан байхгүй юу? Хүүхэд нас орсон тохиолдлууд байна, гэмтсэн тохиолдлууд. Тэгэхээр эндээс бол бид нар хаврын уралдааныг одоо хязгаарлах дээр бол мэдээж уламжил биш ийм том хэмжээний ийм наадам байдгүй гэдгээр хязгаарлах ийм санал бол олонх байна. За миний хувьд бол энийг яагаад тавьж байгаа юм гэхээр манай үндсэн хуулийн 16 дээр төр хүүхдийн ашиг сонирхлыг хамгаална гэж маш тодорхой заасан. Тэгэхээр хүүхдийн ашиг сонирхол бол амьд явах, эрүүл мэндийг хамгаалах энэ бол хамгийн суур ашиг сонирхол. Тэр хүүхд байх уугүй юу, эрүүл сарвал амьдрах уугүй гэдэг ашиг сонирхол. Тэгэхээр энийг бол төр хамгаалах үүрэг хүлээж байгаа. Тийм ч учраас жишээлбэл одоо жолооны одоо үнэмлэхийг бол насан турш хүн шалгалт өгж явдаг шүү дээ. Эрсдэлтэй үйл ажиллагаа учраас. Тэрнтэй адилхан хориглох ёстоймоо гэсэн ийм нэг зүйл байгаа. Дээрэс нь яг уламжлал өөрөө одоо хүүхдийн ашиг сонирхолтой зөрчилдүүл аль нь илүү вэ гэж. Тэгэхээр манай үндсэн хуулийн оршилд бол уламжлалыг нандинаа өвлөх юм заалт байгаа. Гэхдээ бид нар бол юу гэхээр уламжлалыг үгүйсгэж байгаа зүйл ерөөсөө биш. Хамгийн гол нь хүүхдээ амьд явах одоо эрүүл сарвал өсч боож энэ ашиг сонирхолд нийцүүлж уламжлалаа хөгжүүлэх гэсэн ийм санаа байж байгаа. За дээрэс нь хүүхдийн сурч боловсрох эрх маш их хүндэгдэг талаад маш их дэлгэрэнгүй судалгаа байгаа. Дээрэс нь одоо хүүхдийн төвчхүү хөдөлмөрт энэ багтж байгаа юм байна. Амь нас эрүүл мэндэд хортой аюултай учраас энэ бол төвчхүү хөдөлмөрт багтана гэдгийг олон улсын хөдөлмөрийн байгууллага болон хүний эрхийн үндэсний комисс маш олон байгууллагууд энэ дээр ерөнхийдөө тодорхойлоод явж байна. Тэгэхээр энэ шалтгаануудаар бол хориглох ёстой мод. Гэхдээ бол одоо эхний ээлжинд ямар ч байсан энэ хаврын уралдааныг бол шийдвэрлэх ёстой, энийг зогсоох ёстой гэдэг дээр хатуу байр суурьтай байгаа. Зуных дээр нь бол бид нар цаашдаа яаж хөгжүүлэх үү гэдгийг бас эргээд ярих юм боломжтой. За баярлалаа. Тэгэхээр Монголын хүүхдийн байгууллагуудын төлөөлөл нийслэлийн захиргааны иргэн анхан шатны шүүхэд 3 сарын хэдний өдрийн сая эхний мэдэн дээр гарсан болохоор яг за санахгүй байна. За 3 сарын 3-ны өдрийн энэ тооц захирамж гарсны дараа бол хууль зүйн дэд сайд энх баяр бас захиргааны шүүх засгийн газрын тогтоолыг хүчингү болох эрхтэй эрэхгүй гэдэг маргаан бол бас Twitter дээр өрнөсөн. За яг ингээ өрнөд эхлэхээр хуульчдын холбооны байр суурийг болон яг хууль зүйн ухааны доктор гүн бэлэг байгаас бол тань руу бол олон хэвлэл хандсан баг. Аль нь зөв тайлбарлаад байна. Мөнх сайхан багшийн тайлбар нийтлэлүүд дүү энх баяр дэд сайд бас өнөөдөр iTimes гэмээр дээр бас ярилцлага өгсөн байлээ. Тэгэхээр энгийн иргэд болон хэвлэл мэдээллийн хувьд бол энэ захиргааны иргэн шүүхийн захирамж хүчтэй юу, цэцгийн 2005 оны дүгнэлт хүчтэй юу, алийг бид дагаж мөрдөх ёстой вэ? Монголын морин спорт уяачдын холбоо хууль зөрчсөн үү гэдэг асуулт бол яалчгүй гарч ирээд байгаа болохоор өнөөдөр таныг бас зочноор урьсан хүрэлцэн ирсэнд баярлалаа. Тэгэхээр та энэ процесстой танилцсан уу? Таны хувьд аль хуулийн энэ байгууллагын аль шатны байгууллагын гаргасан шийдвэр нь хүчин төгөлдөр гэж ер нь хувь хуульчийн хувьд болон холбооны хувьд одоо үзэхээр. За би бол холбоог төлөөлж ирээгүй. Тий. Зөв сонирхоод энэ сүүлийн 2 жил ярьж байгаа судалгаануудыг би өөрөө гардаж хийсэн. Одоо энэ ярьж байгаа зүйлс. Тэгээ бас зарим үед хийсэн судалгааг манайраа маш гэж тайлбарлах тийм байгаа учраас энэ хувь судлаачийн хувьд бол ярьлаа. За таны асуултанд хариулахад бол Монгол улсын үндсэн хуулийн цэцгийн шийдвэр бол Монгол улсын ердийн хууль болон аль шатны шүүхийн шийдвэрээс хамгийн даваа хүчин чадалтай ийм одоо шүүхийн шийдвэр байдаг. За 2005 он захиргааны эргийг хэн шийдвэрлэх тухай хуулийн 4-р зүйлд орсон засгийн газар гэдэг үг болон сонгуулийн ерөнхий хороо гэдэг үг бол үндсэн хуулийн цэц бол тайлбарлаад үндсэн хуулийн 45 дугаар зүйлийн 2-ыг тайлбарлаад
За гүйцэтгэх мэдлийг хэрэгжүүлж байгаа хамгийн дээдчдийн байгууллага учраас захиргааны шүүхийн харьяалал байх нь зохимжгүй гэсэн ийм байдлаар тайлбарласан. Тэгэхээр энэ хаана очиж маргааны хэн шийдвэрлэх гэхлээр үндсэн хуулийн цэцтэр очино гэсэн энэ агуулга эндээс харагддаг. За 2016 оны 7 сарын 1-ээс захиргааны ерөнхий хууль гэж одоо батлагдаад одоо хүчин төгөлдөр болж штэ. Хүчин төгөлдөр болсон энэ хуулийн дагуу бол хуулийг бичсэн эрдэмтдээс асуухад бол засгийн газар бол энэ харьяалд орно гэсэн ийм санааг бол илэрхийлдэг. За энэ хуулийн төсөл бичсэн хүмүүсийн санааг бол ингээ харахаар бол хууль зүйн хувьд хоёр арга зүй байгаа. Нэг нь одоо утга зүйн тайлбар хийдэг арга зүйг одоо ярих юм бол энэ хоёр дэд сайдын зөв. Текстийн тайлбар хийгээд үндсэн хуулийнхаа хувьд шүү. Үндсэн хуулийнхаа хувьд ярьж байгаа текстийн тайлбар хийхээр болвол одоо юу гинэ захиргааны эргийн шүүхийн харьяалт байхаар ингэж харагдаж байгаа. Тэгэхээр ерөнхий утгаараа бол үндсэн хуулийн агуулга талаас нь харах юм бол захиргааны эргийн шүүхийн одоо харьяалт засгийн газар орохгүй нэ гэж болох боловч мөн захиргааны эрх зүй гэж өөрийнх нь ойлголт байгаа шүү дээ тийм ээ. Тэр ойлголтоос нь харахад бол бас одоо яах нь захиргааны эргийн шүүхийн харьяалт бол захиргаа засгийн газар бол орох нэ гэж тийм ээ. Тэгэхээр энийг дотор нь тайлбарлахад бол энэ цаг хүрэхгүй байх. Хичээл заах юм шиг болчих. Эргээд танаас ерөнхийдөө товчхондоо бол ойлголоо хоёр талаас хуулийг бас тайлбарлаж болдог юм байна гэдгийг бас мэдэж авлаа. Тэгэхээр цэвэн хүүхдийн эрхийн үндэсний төвийн тэргүүнээр та ажиллаж байгаа. Өмнө нь хүүхдийн эрхээр бид 2-3 хилцүүлэг хийхэд та бас манай зочноор оролцож байсан. За хүний эрхийн комиссийн дарга бол бас энэ жил хийчих магадгүй гэдээ яг яриа байжсэн дүнээр уралдаан бол болсон. За шүүхийн шийдвэрийг хит тулгаж гарлаа, орой гарлаа гэ сая Орон спорт уяачтын холбооны төлөөлөл бол гар дээрээ аваагүй байсан гэдэг тайлбарыг бид бүхэн бас нэвтрүүлгийн өмнө үзсэн. Энийг хаврын уралдаан уяачт маань зохион байгуулдаг. За эндээ засгийн газрын тогтоол гардаг, төрийн цагдаа очиж хамгаалдаг. Энэ бүхнийг бол бид нар мэдж байгаагүй ш. Та бол олон жил хүүхд хамгааллын байгууллагаар ажиллаж байсан. Мэдчихсэн боловч яагаад шүүхийн тогтоол ингээд болохоос нь 1-2 хоногийн өмнө гарсан юм бэ? Энэ дээр бол маш их шүүмжил уяачтын зүгээс бол ирж байсан л да. Энэ тулгаад өгж байна. Энэ тогтоол гарцсан байна гэдэг юм уу те. Энийг урьдчилан зохион байгуулж болоогүй юм. Нэгдүгээрт бол энэ засгийн газрын тогтоол 22-нд гарсан. Бид бол 24-нд энэ одоо уралдаан зохион байгуулахын засгийн газрын захирамжийг төтгөлзүүлж өгөөч хэл гэсэн нэхэмжил гаргасан хүмүүс. Тий. Тэгэхээр энд одоо төрөөс хойш хүмүүсийн судлаачдын дандаа холбогдох хүмүүсийн байр суурийг би сонслоо. Энд бол морины соёлын тухайд бид нар яриаггүй гэдгийг ойлгох хэрэгтэй. Бид бол хаврын уралдааны тухай асуудал ярьж байгаа. Тэрнээс ш одоо хурдан морь ерөөсөн болохгүй, наадан болохгүй гэж бид яриаггүй. Бид ерөөсөн 5 сарын 1-ээс 10 сарын 1-ний хооронд болохгүй гэж сайдын баталсан тушаалын тухай асуудал ярьж байгаа. Тий. Тэгэхээр энийг бол ялга салахгүй бол асуудлыг битгий займчул гэж би хэлмээр байна. Тэгэхээр бид бол 22-нд бол засгийн газар тогтоолон гаргасан, 24-нд бид нэр нэхэмжлэн гаргасан, 3 сарын 3-нд төтгөлзүүлсэн шүүхийн захирамж гарсан. Тэгэхээр энэ бол хоёр талын маргаантай асуудал байгаа учраас захирамж гарсан гэж би ойлгож байгаа. Хоёрдугаарт нь бол итгэмжлэгсэн засгийн газрыг төлөөлж итгэмжлэгсэн төлөөлөгч нь очсон. Тэгэхээр шүүхийн тайлбарлахтаа бол итгэмжлэгсэн төлөөлөгч юу нэхэмжил гаргасан хариуцлага талууд сонссноор энэ бол хэрэгжих ёстой гэж хэлж байгаа. Тэгэхээр бол бид нар бол яг засгийн газрын тогтоолтоор уялдаж гарсан учраас бол энийг бол тэрэн тэгээд удаасан энэ нь бол ямар нэгэн байдлаар ингэсэн гэдгийг бол би ярмааргүй. Хамгийн гол нь бол бид өнөөдөр хаврын уралдаан болж болно. Хүүхд битээ унуулаач л гэж ярьж байгаа. Хүүхд яагаад битээ унуулаач гэж байгаа бол энэ бол 3 сарын 5-ны тухай асуудал ш. 3 сарын 12-ны тухай өдрийн тухай асуудал ш. Энийн өмнө өвлийн цагт морь хүүхдийн бэлддэг тухай асуудалтаар бид нар бас хамааруулж үзэх ёстой. Мэдээж хэрэг нэг өдөр хачаанаас гаргаад тэжээсэн морь уралдуулдаг нь ойлгомжтой. Тэгэхээр энэ бол тэр бэлтгэл үеэс ахгуулаад хүүхдүүд өвлийн улиралд хурдан моринд бол бэлтгэгдэж дараа нь бол хаврын ихэнх сар гэдэг арай хижлэр нэр томьёонд хамруулаад уралдаж байгаа нь бол улаасан хүүхдийн амнаас аюулгүй байдал эсэм эндэмдэх тухай асуудалтаар бол энэ өөрөө зохион байгуулалтаа эрсдэлд оруулах асуудал л гэж бид нар үзэж байгаа. Засгийн газар өөрөө энийг бол хийж яана л гэж үзэж байгаа. За баярлалаа. Тэгэхээр 5 сарын 1-ээс 10 сарын 1 хүртэл хүүхдээр бити морь унуулаач гэдэг шаардлагыг хүний эрхийн байгууллагууд олон жил тавьж ирлээ. Уяачид үгүүлгээд.
За сая Дүнжин гарын уралдаан зохион байгуулагчны дараа бол одоо ингээд нийгэм маань талцаад хоёр талдаа очоод за хот хөдөөч гэдэг юм уу. Эсвэл одоо морин спортод хайртай хүмүүс болон хүүхдийг гэмтээж ийн гэж үзэх одоо нийгмийн одоо олонх массын хооронд ингээд яг бүтээлч хилцүүлэг огт өрнөхгүй нэг талдаа танах гараа суудсан юм шиг нөгөө талдаа уяачт маань бол бид уламжлалаа хамгаална, бид уламжлалаа үргэлжлүүлнэ. Энэ бол эргээд явж ирсэн юмыг явуулна гэдгээр ингээд хэр их ойрхон уулзаж суудсан болоо Дүнжин гарав баяр наадмын комисс дээр хүний эрхийн байгууллагуудтай сууж ирсэн байдаг болоо гэдгийг сонирхмоор байна л да. Эсвэл хоёр талаас огт уулздаггүй бие бинийгээ ингээд сонсох сонирхолгүй зөвхөн хэвлэлээр ингээд одоо хоёр эсрэг юм яриад байгаад байт юм болов дашуулзыг байгаа сонирхоо. Энэ Монголын уламжилт энэ соёл бол энэ манай ард түмний өмч. Энийг бидний үг дээдс бий болгосон. Яаж эсхийгээ хийдгүү, яаж гэрээ зохион байгуулсан, яаж таргаа бүрдгүү тэрнтэй адилхан энэ бол Монголын бидний үг дээдсийн ухаан санаагаар бий болж зохиосон энэ өмч юм байна. Тэр энэ ард түмний өмчийг үгүй хийх хэрэг өнөөдөр Монгол хүнд байхгүй. Монгол хүнд байхгүй. Бид тэгж үзэж байгаа. Тэгэхээр Монголын морин спорт баяжтын холбоо бол байгуулагдсан цагаас эхлээд хүүхдийн байгууллагатай нягт ажиллаж ирсэн. Гэрээтэй ажиллаж ирсэн. Хүүхдийн төлөө үндэсний төвд. За ингээд энэ хугацаанд бол бид нар хүүхдийг бүгдийн даатгалт амар болтгосон. Хүүхдийг хамгаалтын хувцастай болгосон. За уралдааны зохион байгуулалттай болгосон. За түүнээс гадна одоо спортын зэрэг цолын хүүхдүүд долгодог болсон. Тэгэхээр энэ манай энэ үндэсний морин спорт бол Монголын үндэсний спорт. Үндэсний спорт энэ бол. Энэ хүүхдүүд бол спортоор хичээлж байгаа хүүхдүүд. Манай үг дээдс бол бодохдоо энэ хүүхдүүдээр морин уулах асуудлыг бол маш олон талаас нь бодсон ба. За нэгдүгээр бол малчтын халаа, морисан унах ёстой. Бие бэлдэр чирэгчих ёстой. Малн дойрхон байх ёстой. Энэ үнийг одоо бодсон байна. Тийм учраас энэ ихэнх малчид бол энэ морь унж, хурдан морь унжиж малчин болдог. Өөр сургууль байхгүй, малчны сургууль байхгүй. Энэгээрээ дамжиж малчны залуу халаа бэлтгэдэг. Энэ бол одоо маш том асуудал. Нөгөө талаар манай уяачтын холбоо одоо энэ уралдаануудыг хуучин бол одоо талын нэг юм байсан уралдааныг бүгдийн зохион байгуулалтанд оруулсан. Энэ бол маш том асуудал. Хяналт тавьж явах ёстой. Гараа сэлгээгийн сайхан болгож явах ёстой. Энэ бол манай холбооны бас нэг том үүрэг. Тэгэхээр бид бол хүүхдтэй хайргүй дэнийг уралдуулаад байгаа юм бишээ. Монголын энэ насны ангиллаар 6 ангиллаар холын зайд, бие биендээ тохирсон зайд хүүхдээр морь уралдуулдаг энэ бол шинжлэх ухааны маш их бат үндсэлтэй хүүхдээдсийн маш их том ухаан орсон ийм одоо зүйл. Энэ хаач байхгүй. Энэ Монголд байдаг. Энэгээр бид бахарах ёстой. Бахарах ёстой. За баярлалаа Дашуулзыг. Тэгэхээр Инхбаатар шинжлэх ухааны академийн төлөөллөөс сая Дашуулзыг ярьсан юмыг энэ хилцүүлгийг яг конструктив гэж англиар хэлдэг те. Одоо ажил хэрэгч цааш нь явуулъя гэхээр нэг талаас өв уламжлал энэ бол бидний цэвэр үндэсний онцлог, олонлог чанар те. Энэ байхгүй бол юм алдагдах гээд байна гэдэг. За нөгөө талаас хүүхдийн аим. Тэгэхээр яг Дашуулзыг ярьж байгаа зүйлс бол манай яг нүүдэлчин соёлыг хадгалах яг энэ малчны соёлыг хадгалж үлдээж байгаа зүйл мөн үү? Хаврын уралдаан. Та юу гэж байна? Тийм. Дашуулзыг бол сая бол ерөнхийдөө морин соёлын тухай, хадуу хэлэх соёлын тухай ярьж байна. Ер нь бол монголчууд унаж ицээхээр уйж ицээ гэдэг. Өөрөөр хэлэх юм бол адууг бол анханаас нь уях, тийм ээ, дааган цагаас нь дахих, амьсгалын задлах. Тэгэхээр нэг жилийн 4 үлрэг төр чинь нэг эрлийн малд явсан чинь нэг амьсгаа задарсан бэлэн байдалтай байх. Энэ зүйлдээ бол уяа нь бол дасгал болж байдаг. Тэгэхээр бид нар бол яг түрүүний тэр хилцүүлэг интернет медиа энэ ингээ харж яхад бол энэ уламжилт аж ахуйгаас бэлчээрийн мал аж ахуйгаас бол дэндүү хол байна. Бүр хөндөрч гисэн. Тэр малчтын тэр яг бодит байдал дээр өнөөдөр яг яаж амьдарч байгаа, яг морь гэж юу юм, уян гэж юу юм гэдэг үндсэн мэдээлэл угаас төсөөлөл байхгүй. Зүгээр яг нэг интернет компьютерийн арталд
ийм зүйлүүд ярьж байгаа. Яг бид нар өнөөдөр бол морийг хүүхдээр унуулах нь зөв буруу юу гэдэг ийм зүйл ярих зүйл болохгүй байхаа гэж бодож байгаа. Өөрөлдөх юм бол морийг том хуунах. За нэг Монгол адууны амьдын жим бол 350-аас 400 гэж барагцаалаа. За хүүхэд гэдэг нэг 20-с 30 кг гэж бодъё тийм ээ. За нэг 7-оос 13 настай хүүхэд гэж бодъё л да. За энэ унжгаараа энэ нь бол манай соёлын одоо давуу тал биш онцлог нь л доо. Онцлог. Тэгэхээр энийг бол одоо бид нар өвөл уралдуулахаа болиё гэж ярихаас биш хүүхэд унахаа болиё гэж зүйлийг бол ярьж арай болохгүй хаа. За баярлалаа. За. Энэ хувьд би түрүүнээс хойш хэлээд байгаа. Адууны соёлын тухай асуудлыг ярьж байгаа юм биш ээ. Тийм ээ. Тэр хурдан морины тухай асуудлыг ярьж байгаа юм биш. Яг дашилзуун хэлж байгааг би бүлийн зөвшөөрж байна. Энэ бол соёл мөн манай үнэтэй юм мөн. Гэхдээ яг би ч гэсэн хөдөөний хүн. Яг хөдөөний хүүхэд үнэхээр Монгол адуугаа унаж өсөж байсан нэг өөр. Одоо ирлиз бөгөөд тэжээмэл адууг өвлийн хахирд цаг гэдэргээд өөр хүчин зүйлүүд энд орж ирсэн гэдэг бид нар онцлоод байна шүү дээ. Энээс болж хүүхэд энэ өвлийн удиралдаан бол илүү их одоо тэр хайрагдах, хөлдөх, хүүхдэд учрах хор хөнөөлийн тухай бид нар ярьж байна. Тэрнээс биш адуу малын тухай яриаггүй гэдэг би дахиад хэлмээр. Тэгээ өөрөө энэ соёл өөрөө бас хөндлөнгөөс яаж өөрчлөгдөж байгаа вэ гэдгийг бас бид нар ярих гэж байна. Цэвэн дарга уламжлал бид нар өнөөдөр яг манай редакцийн сэдвийг сонгож авсан. Өвлийн уралдаан ба үнэт зүйлс гэд бид яагаад ингэж онцлсан бэ гэхээр үнэт зүйл ярихгүйгээр энэ хилцэлэг. Та нарын хүсэж байгаа юмыг одоо 60 мянга хэдэн мянган уяач байдэ? 120 мянган уяач. За 120 мянган уяач хийхгүй гэж байна. Хийхгүй гэдгээ одоо шүүхийн захирамжийн эсрэг үзүүлж штэ. Тэгэхээр энд нэг дундаа уулзах цэг юм уу? Хүүхэд яаж хамгаалах вэ гэдэг дээр бол энд байгаа хүмүүс бүгд санал нэгдэн байх гэж бодож байгаа. Хүүхдэд хайргүйтэй хүний хүүхдээр унуулж байгаа гэж итгэхийг хүсэхгүй байна. За яг энэ цаг мөчид бол. Тэгэхээр одоо яг энэ хилцүүлэг дээр засгийн газрыг бол буруутгах мэдээлэл бол сошиал медиагаар их явсан. Засгийн газар захиргааны иргэн шүүхийг хүндэлсэнгүй. Шүүхийн шийдвэрийг одоо шудрах шүүхийн шийдвэрийг хүндэлсэнгүй гэдэг шүүмжлэл их явж байгаа. Засгийн газар яг үүрэг хүлээсэн болов уу гэдгийг гүн бэлэг доктороос бас сонирхох идэх. Энэ засгийн газарт үүрэг өгсөн тогтоолоо Монголын морин спорт уяачдын холбоонд уралдаанаа боль гэдэг захирамж юу? За үйлчлэлийн зогсоож байгаа төтгөлзүүлж байгаа гэдэг бол үйлчлэлийн зогсоож байгаа хэрэг л дээ. Тэгэхээр энэ юунд засгийн газрын тогтоолыг харахаар юу юм бэлээ? Аймаг нийслэлийн засаг даргад үүрэг болгогдсон Монголын морин спорт уяачдын холбоонд үүрэг болгогдсон юм байна. Тэгэхээр тэр засгийн газрын тогтоолын дагуу үйл ажиллагаа явуулж байгаа субъект нь бол аймаг нийслэлийн засаг дарга морин спорт уяачдын холбоо. За хүндхүү үзэх шалтгаантайгаар бол Дүнжин гаруй уралдааныг бол мэдсэнгүй гэсэн ийм төрлийн нэвтрэл юу явлаа шүү дээ. Бичлэг явлаа. Тэгэхээр хүндхүү үзэх шалтгаангүйгээр Дүнжин гаруй уралдаан бол ингээ болоод явчихжээ нөгөө хүндхүү үзэх шалтгаантайгаар тийм ээ. Одоо энийг мэдсэнгүй энэ шийдвэрийг нь бид нар таньж мэдсэнгүй гэдэг талаас нь харж байгаа бол болж байгаа. За Монголын морин спорт уяачдын холбоо үүний дараагаар Хөвсгөл Гав Алтай аймаг руу бичиг явуулсан байсан тийм ээ. Шүүхийн шийдвэр гарсан учраас шүүхийн шийдвэрийг хүндэтгээд одоо Гав Алтай Хөвсгөл аймагуд явж байгаа уралдааныг бол одоо зохион байгуулахгүйгээр тэтгэлзүүлэхэн зүйтэй байна гэсэн ийм юмнууд явуулсан байлаа. Харин энд дээр бол одоо засгийн газар буруутай. Засгийн газар одоо хүүхдийн эрхийг зөрчилдөөн шүүхэн хөндлөхгүй байна гэдэг тал дээр бол энэ зүгээр хий улс төржилт сонгуульд өгөхөд ирэхээр аль нэгэн үндслийг барьж байгаа шүүрдэг тэрнийг дэврэгдэг ийм байдал бол үүссэн юм билээ. Гол асуудал бол Монголын одоо шүүхийн шийдвэр нэгэнд гарцсан байна тийм ээ. Шүүхийн шийдвэрийг бүгдээ хүлээн зөвшөөрж байна гэдэг дээр бол бүгд одоо дуу нэгтэй одоо давж мөрж явах шиг хүлээн зөвшөөрж явах шиг байна. Дээрээс нь 2 сарын 20-аар байсан бах нөгөө 5 сарын 1-ээс 11 сарын 1-ний хүртэлх 11 сарын 1-ээс 5 сарын 1-ний хүртэлх хугацаанд бол морь унуулж болохгүй гэдгийг бол өөрчлөгдсөн. Зөвхөн өвлийн одоо улиралд гэсэн ийм одоо текст орсон байгаа учраас бол 3 сарын 1-ээс хойш уралдсан 3 сарын 5-нд уралдсан уралдаан бол бас одоо хууль зөрчил байна гэхэд бас учир дутагдaltaй. Нөгөө талаас засгийн газрын 2016 оны тогтоол 2 сарын 8-нд гарсан байдаг. 11 сарын 1-ээс 5 сарын 1-ний хооронд хоригдно гэсэн хөдөлмөрийн сайдын тушаал бас тэр өдөр гарсан байдаг байхгүй. Тэгэхээр хөдөлмөрийн сайдын тушаал бол тэр өдөртөө хүчингүй болсон байх магадaltaй байдаг. Өнгөрсөн оных нь.
Өөрөлдвөл сайд тушаал гаргасан. Тэгсэн чинь тэр өдөр нь засгийн газар ийм уралдаан зохион байгуулна хүүхдийн эрхийг сайн хангаарай гэд бүр бичсэн байдаг. Тэр сайдын тушаалаас засгийн газрын тогтоол илүү хүчтэй үз. Хүчтэй. Тэгэхээр энэ 11 сарын 1-ээс 5 сарын 1-ний хооронд болохгүй гэсэн юу бол анхныхаа өдрөөс эхлээл хууль зүйн хүчин чадал бол алдсан байх магадaltaй байна. Тэгэхээр хөдөлмөрийн сайд за хүүхдийг өвлийн улиралд морь унуулах нь бол одоо төвчшгүй хөдөлмөрийн ажлын зэгсаалтанд орсон төвчсгүй хөдөлмөр муу юм а гэд одоо эрх бүхий байгууллага нь тогтооно гэд хөдөлмөрийн байгууллагаар олон улсын хөдөлмөрийн байгууллагын шаардлагаар одоо саналаар Монголд орсон байдаг. Тэгэхээр хөдөлмөрийн сайд нь Гартүүгийн баяр сайхан байсан тий тухайн үед. За сая болохоор хөдөлмөрийн сайд Номтой баяр сайд бас энэ жагсаалтыг өөрчилсөн байсан. Тэгэхээр ингээд сайдын тушаал нь өөрчлөгдөчгөр хүүхдийн төвчшгүй хөдөлмөр мөн гэдэг хуулийн өрөөнд хэлж болох уу мөн сайхан багшаа. За ер нь бол төвчшгүй хөдөлмөр гэж юу вэ гэдэг бол маш тодорхой заасан байна л да. Хүүхдээ амнаас эрүүл мэнд ёс суртахуунд ноцтой одоо хохирол учруулж байгаа ийм нөлөөтэй хөдөлмөрийн хэлбэрийг хилнэ гэдэг ийм жагсаалт гаргаж байгаа. Тэгэхээр бид нар түрүү ярьсанчлан энэ хаврын уралдаан бол ялангуяа төвчшгүй хөдөлмөр яагаад гэхээр хүүхдээ амнаас эрүүл мэндэд хамгийн их эрсдэл учруулж байна. Тийм учраас энийг одоо ийшээ багтааж байгаа. Тэгээ олон улсын хөдөлмөрийн байгууллагын зөвлөмжөд хүртэл яасан бэ гэхээр энэ бол төвчшгүй хөдөлмөрт багтаж байгаа. Тийм учраас хориглооч гэсэн юм зөвлөмжийг өгж байгаа. За тэгэхээр ямар хууль одоо зөрчиж байгаа юм бэ гэхээр энэ бол хариуцагч нь засгийн газар байна. Тэгэхээр засгийн газар энэ маргааны нэг тал шүү дээ. Тэгэхээр засгийн газар шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байгаа нь үнэн. Одоо 3 сарын 3-нд бол тэр захиргааны хэргийн шүүхийн урьдчилан хилцүүлэг дээр яамны төрийн найрын бичгийн дарга очсон гэж байгаа байхгүй юу? Хурлынхын тэмдэглэл байна гэж байгаа. Мэдсэн, мэдээгүй ш мэдсэн. Тэгээд шүүх бол тэр өдрөө одоо хууль заасны дагуу тэр шийдвэрээ мэдээлсэн. Гэтэл яг үгээр 2 өдрийн дараа одоо дүнжин гар уралдааны хийчихэж байгаа юм л да. Тэгэхээр одоо засгийн газар бол хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй. Ягаад тэгэхээр захиргааны процессын хуулийн 12 дугаар зүйл бусад зүйлүүд дээр үхээр шийдвэрийг уншиж сонсох мөч хүчин төгөлдөр гэж. Хүчинтэй шийдвэр гэж. Хүчинтэй шийдвэрийг аливаа этгээ заавал биелүүлнэ. Биелүүлэхгүй бол албадна гэсэн ийм заалт байгаа. Тэгэхээр энийг бол засгийн газар биелүүлэхгүй байгаа нь бол иргэдийн энэ хуульд итгэл шүүхийн шийдвэрийг хүнддэг хөдөлгөлд бол ноцтой юм нөлөө үзүүлж байгаа. Хоёрдугаарт би тэр цэцэн шийдвэрийн талаар одоо бас нэг 2 минут ярмаар байна. Тэгэхээр түрүүн бас боломж олдсонгүй. Тийм. Товчхондоо бол танд одоо товчхондоо бол цэцэн тэр дүгнэлт юу гэхээр шал өөр асуудал гаргасан. 2002 оны хуулиар тэнд бол одоо засгийн газрын бүх шийдвэр захиргааны хяналтад байхаар тийм хуулийн заалтсан. Тэрийг л цэц хүчингүй болгосон байгаа байхгүй юу? Одоо бол шинэ хуулиар бол зарчмын хувьд өөр маргааны шин чандраас нь хамааруулаад улс төрийн асуудлыг нь улс төрийн шийдвэрийг захиргааны шүүх шийдэхгүй. Тэрнээс бусад захиргааны үйл ажиллагааг нь захиргааны акт, хэм хэмжээ тогтоосон акт, гэрээ эдрийг нь хянах ийм наривчсан зохицуулт орсон. Тэгэхээр энэ хоёр бол мөн чанарын хоёр шал өөр ийм кейс байгаа юм л да. Тэгэхээр энэ хоёрыг яг адилтгах бол боломж байхгүй. За баярлалаа. Тэгэхээр төмөр очиргоогоос нэг зүйл бас тодруулмаар нь хизэнээс хүний хүүхдээр буюу морио унуулад эхэлсэн байдсан болоо. Энэ манай нөгөө нийгэм эдийн засгийн байдалтай холбоотой юу. За уяачдын зүгээс бол хэлж байгаа юм нь бол за уяач хүүхэд бол морио унах дуртай гэж байна. За хүүхдийн эрхийн байгууллагуудаас болохоор авсан төвөр судалгаан дээр бас арай өөр дүр зураг харагдаж байгаа. За хүүхэд юунд дуртай дургуугаа бол өөрөө сонгож чадах болохоос биш эрсдлээ бол өөрөө бүрэн тодорхойлоод эрсдэлтэй алхам хийхэд бол хүүхдээ арай балчирдана. Тэрийг бол олон улсаараа бид нар мэдж байгаа. За өөрийнхөө хүүхдийг унуулаач гэдэг зүйл шүмжил бол бас их гарч ирж байгаа. Уяачдын зүгээс бол бид унаач хүүхдүүдтэй хайртай. Бид нар энэ хүүхдүүдийг унаасаа гэж бодож гаргадаг нэг ч уяач байхгүй. За би 2-3 манлаа уяачтай бас ярилцсан. За дээрэс нь энэ хүүхдүүдийн ар гэрийн амьдралыг аваа явж идэм аа гэдэг зөвтгөлүүдийг хэлж байна. Тэгэхээр хизэнээс хүний хүүхдээр морь унуулдаг ийм туршлага тогтоод эхэлсэн байт юм болоо. Энэ 90 оноос хойш уу өмнө үү? Эдийн засгийн энэ одоо нийгмийн тогтолцоотой холбоотой. 90 оноос өмнө ч байсан л байх. Тэгэхээр тодорхой судалгаа нарийн сэргийн алга. Зүгээр амьдралын их сурвалж энэ одоо нийгмийн ядуурлч гэдэг юм уу, ажил гүйцэлч гэдэг юмтай холбоотой уяачийн тангараг байна. Монгол уяачийн тангараг гэж байгаа юм. Монгол уяачийн тангарагын дотор хүүхдийн эрхийг дэвлэнэ. Одоо 90 жудаг зааж, уяачийн нүнжиг зааж одоо хайрлана хүний хүүхдийг. Бид хүүхдийг энд хайрлахгүй тухай бүгдээрээ хайрлах гэж хайрлж байгаа. Гэхдээ тэр одоо
одоо шагналын бай шагналын 10%, 20% их хурдуулдаанд төдийг баяр наадмаар төдийг баяр наадмын хуулиар хуульчихсан. Ийм байгаа. Тэгэхээр Монгол 120 мянган уяач байна, 40 мянган унаач байна гэж. 40 мянган унаач 20 мянган хүүхэд одоо өөрийнхөө морийг унтгаа гэж үзвэл 20 мянган хүүхэд бас одоо тодорхой хэмжээний хөс хүчээр гаргаж тийм хөдөлмөр хийж штэ. Энэ бол яг цаанаа эрхтэн зөрчилтэй бас одоо насан туршийн хүүхдүүд тийм юм утгаараа харж болно. Ер нь миний гол яриад байгаа юм бол тэр аав ээжийн цалин мөнгөний авъя түрүүгд орхосоо хүмүүс маргаж ирсэн. Энэ асуудал бол өнөөдөр байж л байгаа. Цаашдаа байх бол ер нь наадам дээр яваад очиход хүүхэд би морь унахгүй гэж ойлж байгаа хүүхэд олно уу? Би морь унана гэж ойлж байгаа хүүхэд олно уу? Энэ бол Монгол уяачийн цоснд Монгол хүүхдийн онцлогтой. Өнөөдөр манайхан дэлхийн технологи шоугуулсан давуу төр жавраг яагаад сайн барилж байна вэ? Яагаад баццыг сайн барилж байна вэ? Энэ адуун соёлтой, айраг цагааны хэрэглээтэй, Монгол хүний овсгоос үхэхтэй судалгааны маш том юмнууд байгаа л да. Тэгэхээр өнөөдөр би энэ цаана ганцхан зүйлийг манай одоо бас бид нар маргаан болгох гэхгүй шүү зүгээр инкватор багш зөвөнөр хэллээ гэдэг юм уу морин соёлыг бид ярихгүй гэж. Хүний хөгтөр морь унахгүй аврын уралдаанд шууд оролцоход бас хэцүү. Монгол хичнээн одоо 100 сүм хэдэ бас туусан. Монгол хэдийн мянган сэхэтлэн одоо тойрогдол гэж бас тагсан. Өнөөдөр утааны аюулаас болоод Монгол гээд ерөнхийдөө одоо дуусч шүү дээ. Тийм учраас Монгол ахын нөхцөл Монгол официалс залгаад байхлаар явж Монголын тусгаар тогтнол 93 наадам нөгөө л одоо даяарчлаас Монголыг Монгол гэж харагдуулах мөнгө эмээл юм бол товроо хазар юм бол одоо тийм ээ одоо мөнгө эмээлийн баавар нь хазарын товроо харагдах хэвээр энэ үндэсний соёл өв маань бас одоо хэлмэгдэх гэдэг юм уу үр дүнгийн хазмаар өнөөдөр хэлж хамаархан засгийн газрыг боруутгах хамаархан бид нар чинь нөгөө юу гэдэг лээ засгийн газраа мааж цагаан засгийн газраа болох хамгийн амархан гэж ярьдаг. Тэгэхээр чинь засгийн газрыг болгож болно. За энэ нэг сайд байж болно. Гэтэл энэ чинь үр хоноо үр дагавар нь юу вэ гэж имийг тооцох үднээс бол Монголын одоо морины өв соёлыг хамгаалах нийгэмдээ ийм одоо бит тус том өв юм аа гэж манай уяачтай холбоо ярьсан. Ер нь уяачтай одоо байгаа зөрчилж байгаа гэдэг юм уу шөөмжилж байгаа. За эрлээ задуу оролдууллаа. Тэр хүүхдийн одоо өвлийн хаврын уралдааны замыг засахгүй байна. Тэр төхөөрөмж гэж нэг талдаа их гоё барсан гэж байна. Гэтэл бас эсрэг тэр одоо ачааллын тэнцвэргүй 500 морь оролдох 50 морь оролдох хоёр өөр шүү дээ. Бүгдийг шахаж яваад хайрцаглаад унагадаг хүүхдэд эрсдэл учирдаг юм байна. За баярлалаа Төмөрчргөө. Тэгэхээр нүүдэл шийдэл нэвтрүүлэг маань одоо шууд үзэгч та бүхэнд хүрч байгаа бас та бүхэн санал хүсэлтэд нүүдэл шийдэл хүрүүгээр Twitter дээр ирүүлэх боломжтой. Зарим нэг хүмүүс маань санал ирүүлээд эхэлсэн байна. За эфирт бас харааллын үгийг бид нэр нэвтрүүлэх боломжгүй болохоор шүүмжлэлээ бас илүү шийдэл талд нь өгвөл талархах байна. За ташуулцгаа. Тэгэхээр зэрэг өнөөдөр бол 40 мянган хүүхэд морь унж байгаа шиг байна. Ойролцоо тоогоор. Эний бол 10 мянган хүүхэд нь өөрийн биш морь ундаг. Энэ уучин байсан. Хүүхэдгүй айл байсан морь уйдаг. Тэр айлын хүүхдэр унуулдаг байсан. Эсвэл хүүхэд нь томорцсон айл байсан. Тэр айлын хүүхдэр унуулдаг. Энэ урд нь байсан асуудал. За өнөөдөр бол энэ 10 мянган хүүхэд бол урамшил авдаг. Урамшил авдаг. Тэр урамшлаараа энэ хүүхдүүд амьдралаа залгуулдаг, хувцалдаг, хоолдог. Хэрвээ хаврын уралдааныг зогсооч юм бол энэ 10 мянган хүүхдүүд удамжинд гарна. Энэ уяачдыг тойрсон 40 мянган ажилтдаг хүн байдгийг. Туслах уяач, ерөнхий уяач, тэр морины ажил хийдэг 40 мянган хүн байдаг. Энэ 40 мянган хүн бол бүгдөө одоо ажилгүйдлийн игнэд орох юм байна. За нөгөө талаас хаврын уралдаан гэдэг бол энэ зуны уралдааны бэлтгэл. Одоо юм хөгжсөн. Энэ морь их хөгжиж байгаа. Жижиг биш. Өөрөөр хэлбэл 11 сараас эхлээд морийг тижээдэг болсон. Бүх уралдаж байгаа морийг тиж хөдөө гадаагүй. За энэ дээр нэг юм хэлэхэд бол өнөөдөр мал малж байгаа залуу малчдын 80% нь морио уйх гэж хөдөө байгаа юм. Хэрвээ морио уйхгүй бол тэр усууд хотор орно. Энэ бол баталгаатай. Тэгэхээр зэрэг энэ морь хавар өвөл уралдахын ач холбогдол бол энэ нийгмийн эдийн засгийн том ач холбогдолтой болчих байгаа байхгүй юу? Нэгдүгээр ийм олон ажиллах хүч. Энэ хүүхдүүдийн одоо ах амьдралд нь нөгөө талаар энэ их тэжээл өвсийг бол одоо хөдөлж явж байгаа. Уягчд. Энэ бол тариаланчид, хадгаламжтад асар их хөрөнгө оруулж байгаа. Тэгээд өвлийн улиралд бол ягаад морь уяад ингээд энэ усууд дурлаад байна. Эдгээр хин чихдэггүй шүү дээ. Чи морь уй чи тийж хин чихгүй. Энэ Монгол хүн өөрөө тэр хөдөө байна. Тэр өөрөө шийдэж. Тэгэхээр байна шүү дээ. Энэ
Дашилцыг 2 минут бас бусад дахиад нэг юм хэлж. бусад оролцох хэрэгтэй хүндлэхгүй бол би ойлголоо. Нийгэм эдийн засгийн маш өндөр ач холбогдолтой. Тэгэхээр шүү дээ энэ малчны ажлын хуваар гэж юм байдгийг. 11 сараас эхлээд өвлжөөндөө буусан малчин болвол завж хөлөөтэй болдог. Сайхан улирлчүүд завж хөлөөт. Тийм учраас энэ үед хаврын хон төлөлтөл мориндоо ажил хийж уралдуулах юм боломж одоо малчин уяачд байж байгаа. 120 мянган уяачийн 80% нь малчин. За баярлалаа. Тэгэхээр гүн бэлэг доктор энэ дэр бас та саналаа хэлье. Хууль зүйн хувьд бол хүүхдийн эрх ярьж байгаа тохиолдолд хүүхдийн эрхийг хамгаалж байгаа тохиолдолд нийгмийн эдийн засгийн ач холбогдол бусад хүмүүс эрхийн яаж мөнгө олдгоо, яаж амжиргаа залгуулдаг гэдэг асуудал бол хоёрт тавигддаг. Шалзуугаар дээр талаас нь хүүхдийн эрх талаас нь хүүхдийн юу талаас нь тайлбарлал зүгээр шүү цааштай тийм ээ. За морин спортыг одоо хүүхдээр унуулж байгаа байдлыг нь хоригдолё гэсэн бас санаанууд гараад байна шүү дээ тийм ээ. Тэрэн дээр би нэг юм хэлэх гэсэн. Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал дээр бол үндэсний түүх, хэл, соёлын уламжлал, зан заншлаа хадгалж хамгаалж хөгжүүлэх нь Монгол үндэсний оршин тогтнохын үндэс амин чухал дархлаа мөн гэсэн байна. Тэгэхээр энэ хүүхдэр морь унуулахгүй байна гэж бүр хавтгааруулж ярьж ерөөсөй болохгүй. Тухайн цаг үеэс шалтгаалаад тухайн орон нутгийн засаг дарга нь өөрөө шийддэг ийм эрхийг нь бол олгох нь зүйтэй. За тухайлбал зарим газар 3 сарын 1-ээс бол уралдаж болно. Одоо жишээ нь Хамбогд сумд бол нэмэх 4 градустай байхад завхны хаашаа тосон зэнгэлд бол одоо хас 20 байх ийм боломж байдаг. Тэгэхээр Монгол улс бол цаг уурын бүсчлэр 4 бүстэй байдаг учраас цаашдаа бид нар энийг уралдаан зохион байгуулах юм бол 3 сарын 1-нд тэнд нэмэх градустай болцсон дулаах үед бол тэнд уралдаж болох нь харин хаашаа бол болохгүй нэ эрсдэл өндөр энийг нь тооцох байна. Тэгэхгүй бол энийг ерөөсөө эс төгсгөлгүй маргаан болно. Зохион байгуулалтын хувьд бол ерөөсөө машин дагдаг болох хэрэгтэй. Дараа нь энийг бол одоо бид нар олон жил ярьж байна доо. Машин даг уяач нар өөрсдөө бүгдээрээ ярьдаг юм. Би бас өөрөө морь үйдэг. Тэгэхээр машин дагахыг болиулах хэрэгтэй. Дараагийн нэг асуудал бол энэ тоог хязгаарлах хэрэгтэй. 3-4 зүгээр нь бүгднийг гаргачихаар ерөөсөө цул задарж өгдөг. Тэгээд тэнчэнээс ч хамгийн хүүхэд нь унж байгаа шүү дээ. Тэнчэнээс. Энийг бол ерөөсөө болчих хэрэгтэй. Дээрээс нь зарим нэг тохиолдолд бол замын хөдөлгөөний дүрмд оруулаад морьтой яваа хүн зам тавьж өгөхөөр жолоочд үүрэг болох хэрэгтэй. Гэх мэтчлэнгийн олон зохион байгуулалтын судалгааныхаа одоо санал зөвлөмжөд оруулсан юм. Гэхдээ тодорхой хэмжээгээр энэ дээр бол төр засаг бол хойрог байна уу гэдэг дээр бол би хойрог байна гэж бол хэлмээр байна. Энийг бүгднийг хуульд нь оруулаад ийм төслийг өгье гэдэг бол бэлэн байна хуульчдын зүгээс. Тэгэхгүй бол нэг талаас ерөөсөө л үндэснийхээ үзэл баримт, үндэснийхээ үе соёлыг нэг нь үгүй хийх гэдэг юм шиг нөгөөх нь та нар муу санаа үдээд ингээд яагаад байгаа байхгүй. Тэгэхээр одоо ерөөсөө энэ жилийн хийх ёстой зүйл бол бид төр засаг өөрөө анхаарад хуульч нар бид нар тэрийг бичээдэг. Бидний судалгаа байна. Би хуульч хүн уяачинч талд уяач болж гэх мэтэр ингээд олон хүмүүсийн үйл ажиллагаа давхцах боломжтой байхгүй тийм. За баярлалаа. Бас нэлээд ажил хэрэгт саналууд хэлж байна. За энэ өндөр хүчин чадалтай джипээр морь уралдааныг дагдаг байсан бол манай өв соёл бол биш гэдэг бол гарааны факт гэдэг бол олон хүн мэдж байгаа. Тэгээ за тэр бол маш олон хүний дургуутслыг хүргэдэг хүүхэд арчих гад үзэж байгаа хүмүүст телевиз бол за үзэгч олондоо үзүүлэх гэж бол телевиз дээр тэнцвэржүүлэгч байрлуулж бол телевизийн машинууд дагдаг. Тэрийг ч нэг машин даах боломжтой. За бүр одоо бол дронорч даах боломжтой. Нисдэг камераар ямар нэгэн хүн дайрах эрсдлийг харж. Тэгэхээр цэвэн дараагаас нэг асуух гэдэг юм. Санал нийлэхгүй юм айгүй их байд юм байна. Хүний эрхийн байгууллагууд болон уяачдын зүгээс. За уяачд бол маш олоолаа юм байна гэдгийг бид нэр ойлголоо. За санал нийлдэг зүйлүүд ер нь юун дээр санал нийлээд энэ ажлууд даатгал орж ирсэн юм байна. За малгай өмсгдөг болсон юм байна. Хаана очиод одоо эргээд бие бинийгээ шүүхэд өгөх дээр тулцсан юм бэ? Одоо энэ харилцаа сайн явж ирж байгаад одоо болохоор хоёр талд хэвлэлийн байгуурлыг бие бинийгээ шүүхэд өгөөд дундаа уулзах цэг ер нь жилд хэд уулзах боломж байна? Аль Гэхдээ бид бол ерөөсөө энэ хүүхдийн асуудлаар бол энэ хүүхдийн эрх хамгааллын асуудлаар бол нөлөөлөл үйл ажиллагаа болох бидний үүрэг. Засгийн газрыг шүүмжилж болохгүй байгаа юмыг залруулахын төлөө явах нь иргэний байгууллагын үүрэг. Морин спорт уяастай холбоотой бол өнөөдрийн хүртэл иргэний байгууллагаас бол бидэртэй хамтарч ажилласангүй тийм байхгүй. Хэмгөө бол Дашвилцаагаа бол нөгөө засгийн газрын агентлаг хүүхдийн гэр бүл хүүхд залуучдын хөгжлийн газартай хамтарч ажилладаг, тэдэр хяналт тавьдаг, тэр даатгалаа хамт хийдэг тэр ажлыг бол бид нар мэднэ. Тэр тухайн асуудал яриад байх шиг байна. Тэгэхээр бид нар бол одоо ганцхан юм ярьж байгаа шүү дээ. Ерөөсөн 10 сарын 1-ээс 5 сарын 1-ний хооронд л хүүхдийг битгий уралдуулаад гэж байгаа бол тусаж босод одоо асуудлыг бол яриаг байгаа тийм. Төрөний нэг ярьж байгаа юм дээр би нэг задруулах хийчихье гэж бодлоо. Бид ч одоо дав заалдж байгаа. Энэ бол голын одоо хоёр ирэг дээр гарчаал би энэ хялаагаа суухан хэрэг гэж биш гэдгийг бол бид нар ойлгож байгаа. Бид ойлголцох хэрэгтэй. Танаа энэ телевизээс гаргаж байгаа энэ олон талын саналуудлыг сонсож байгаа ч гэсэн энэ эхлэл байх гэж би найдаж байна.
Тэгтээ эднэр бол ингэдэг юм л да. Номтой 2 сайдын гаргасан тушаалыг бол одоо хүчин төгөлдрөө гэж яриад тах шиг байна. Би бол хууль зүйн дотоод хэргийн яамнаас бол энэ юу авчид байж юм л да, жишээлбэл тэр сайдын одоо тэр ганцхан тэр заалтыг тэр он сарын авцсан заалт одоо хүчинтэй юу хүчингүй юу гэдгийг би чинь давж залдаж байгаа хүн чинь бас энийг сурвалжлах юу яах хэрэгтэй те. Судлах хэрэгтэй. Тэгэхээр бол тэд нар бол ингээд хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд 17 оны 2 сарын 20-ны өдрийн А28 дугаар тушаалан захиргааны хим хэмжээний актын улсын санд бүртгэдэг байхад бол хуучин сайдын тушаал хүчинтэй л гэдгийг нь хэлж байгаа. Тэгэхээр эдгээр бол бас урд засгийн газрын сайдын тушаалыг хүүхдийн нөгөө ажил эрхэлж болохгүй юуг бол зөрчсөн байна л гэж бол хэлэх нь бол зүйтэй болоо гэж бодож байна. Тэгээ бид бол цаашдаа бол энэ тэр хүүхэд одоо хаврын одоо унуулахгүйгээр яаж энэ асуудлыг зохион байгуулах юм? Тэр морь машинаа яаж зохицуулах юм? Тэр халдваргаатай замаа яах юм? Гэл одоо тэгээд хаа хамаагүй. За яах вэ? Том уралдаанууд бид нэг хянах гэж оролдож байна. Хажуу хайрганаас нь ингээд хэлээд янз янзаар хэлүүлээд явж байна. Гэтэл сум болгонд хийж байгаа энийг бол ганц энд бид нар 3 уралдаан ярьж байгаа болохоос баян өнжилд болж байна. Ар хангаад болж байна. Гэл ингээд өрдөх юм бол одоо цааштай бол 300 сумдч болох магадaltaй. Тэгэхээр бид бол тэрийг хин хяналт тавих, энэ дээр хин хяналт тавих, хин яаж зохион байгуулах юм. Энэ бүгд дээр л бид нар ярьж ингэх ёстой мөгүй юу? Сум болгон хийх ёстой мөгүй юу? Зөвхөн төвлөрсөн том уралдаан дээр яриад бусдыг хаях юм уу? Тэгээд нэг жалганд очиод хүүхд өгч яхад бидэрт хамаагүй юм уу? Харин тий. За баярлалаа цэвэн дарга. Тэгэхээр бид өнөөдөр нүүл шийдэл нэвтрүүлэг маань өвлийн уралдаан ба үнэт зүйлсийн мөргөлдөөн сэдвээр ярилцж байгаа. Эсрэг хугацааны сурчлагын дараа илүү шийдэл талдаа бид яаж хүүхдээ илүү сайн хамгаалж чадах вэ? Уяачт маань хүний эрхийн байгууллага хуульчд нийлээд за соёл уламжлал судалдаг хүмүүс улам мэдээж хэвлэл мэдээллийн байгууллага хүүхдээ яаж илүү хамгаалах вэ гэдэг дээр бас хилцүүлгээ илүү чиглүүлээ гэдэг саналтай байна. Эсрэг хугацааны сурчлагын дараа хилцүүлгээ үргэлжлүүлье. Нүүл шийдэл нэвтрүүлэг даваа гарагийн үуч өвлийн уралдааны талаар ярьж байна. Тэгэхээр бид бүхэн сая бас нэвтрүүлгийн завсралгаас өмнө бас цэвэн дарга бас шинэ мэдээлэл өгж байна. Номтой 2 сайдын гаргасан тушаал бол одоогийн байдлаар хуулийн санд бүртгэдэггүй болохоор бас хүчин төгөлдөр болоогүй байгаа юм байна. За Монголын морин спорт уяачдын холбооноос сэргэлэн нарийн бичгийн дарга сайд бас өөрийнхөө салбар байгууллагуудыг энэ уралдаанаа төр хойшлуулж байгааг үүгээр мэдэгдэж байна гэдэг мэдэгдлийг бол бас 3 дугаар сарын 9-ний өдөр гаргасан. За өнөөдөр хэвлэл мэдээллийн байгууллагуудаас авсан мэдээллээр бол за Icon цэгийн авсан мэдээллээр бол 2 уралдаан бол Хүсгэл аймагт болон Говьалт аймагт болсон гэдэг мэдээллийг бол бас авсан байгаа. За ингээд шийдвэрүүд бол хуулийн маргаан хуульчдын дунд үүсэж байна. За сошиал медиа дээр хүмүүс бид Монгол хүмүүс хот Нью-Йорк, Лондонгийн хүмүүс биш болохоор морио унах хэвээр хүүхэд морь унж уралдах хэвээр гэдэг саналыг хэлж байна. Хүүхэд дээр морь унуулж байгаа нь бол төвчгүй хөдөлмөр. Энийг бүр болох хэвээр ч гэдэг саналыг хэлж байна. Гэхдээ өнөөдөр бид бүх талуудыг цуглуулсан маань илүү яаж хүүхдэд хамгаалах юм ажил хэрэг саналууд гарч болох вэ гэдэг зүйл дээр илүү төвлөрөөд за машин дагуулахгүй вэ гэдэг санал олон жил гарч байгаа юм. Энэ яагаад хэрэгждэг юм бол гэдэг дээр ташилзыг угаа сонирхох идэх юм. Уяачт маань машинтаа дагаж яг ингээд хажуунаас нь харж тэр сэтгэлийн таашаалаа авах гэдэг юм болов энийг зохицуулах арга байдаг юм. Цагдаа бол байга харагддаг те том уралдаан дээр. Ер нь бол морь уралдуулах ажлыг бүрмөсөн 20 гэдэг асуудал бол Монголын хувьд бүтэхгүй асуудал. Энэ бол энийг хэрвээ хуулийн хүрээнд хүчээр хийх юм бол энэ монголчуудыг одоо талцуулсан тэмцэлд босгоно. Өнөөдөр Монголын малчин 120 мянган хүн сайн дураараа баян чуудын баян хооснороо дуудуулж тэнийг мунхаараа дуудуулж морьж байгаа юм биш. Тэднийг хин чихаагүй. Тэр бол энэ өв соёлоо хадгалж араасаа өөрийнхөө залгамж малчин уяачтай бэлтгэх гэж морио сайхан болгох гэж адуугаа сайхан болгох гэж уйлж байгаа юм. Өнөөдөр өвөр Монголын гашуун туршлага байна. Морьныхоо уралдааныг хайсан 2 сая адуутай байсан 800 мянган адуутай болсон. Одоо иргэн сэргээгч маш их ажил болж байна. Одоо хүүхдээр унуулж байна. Монголоос хүүхд авч байна. Хэрвээ хаврын уралдаан зогсох юм бол манай хүүхдүүд гадаадад очиж морь унах болно. Бид уяачид гадаадад очиж морь уралдуулах болно. Энэ бол тоочно. Тэгэхээр энэ асуудлыг бол бид хамтарч бүгдөө ярилцчээж хийхгүй бол хүний эрхийн байгууллага одоо нэг яриад одоо өөр бус уяачид нэг яриад нэгээр байж болохгүй. Уралдаан бол байх ёстой. Харин 3 сарын 1-ээс юм уу одоо ингээд зохицуулчих юм бол одоо бид ингээд тохироод за 3 сарын 1-ээс за ийм температуртай үед нь уралдан. Жишээлбэл одоо тавуулсан уралдаан цасан шуургатай байвал бид хийдгүй шүү дээ. Хойшлуулчихдаг. Ийм одоо хэд удаа болж ирсэн.
Тэгэхээр зэрэг энийг бол нэг тийм нэг тал би бол одоо нэг юм дээр гомдож байгаа. Энэ одоо хүний эрхийн байгууллага болоод зарим телевизүүд сонины газар. Жишээлбэл одоо нэг хаан бичсэн юм нэг цасан дотор ингээд бичээд хүүхэд унж байгаа нэг бичлэг байна. Тэрийг хэдэн мянган дахин явуулж байгаа. Энэ чинь одоо Монголын ард түмнийг нулимж байгаа хэрэг шүү дээ. Одоо бүр одоо бол энэ Улаанбаатар хотын хүүхдүүд бол морь гэднийг мундаг дайсан байдгийн байна. Хүүхдийг үгүй хийдэг. Аюултай юм байна гэдэг ойлголт толгойд орцсон. За баярлалаа Дашил зүг. Тэгэхээр машины асуудлыг ярьчих. За машин дагахгүй асуудлыг бол одоо манай холбоо уралдаан зохион байгуулах нар бол хорж байгаа. Энийг цаашд хорно. Энийг зогсоох болцоо бий. Зүгээр одооны үед бол үүндээ бол уяач чинь морио дагаж харах ямар юм болохгүй байна, ямар юм болж гин хүүхдэн саунж гин муу унж гин дүгнэлтийн тулд ингээ яваад байдгийг. Ер нь цаашдаа бол энэ нөхцөлийг бүрдүүлэх хэрэгтэй. Одоо бүр хашааны цагуур зам тусгай тоос шороогүй замаар дагдаг ч юм уу. Энэ одоо уралдааны нөхцөлийг сайжруулах асуудал бидний өмнө байх. Хийх юм их байна. Бид тэр зорилготой хүрнэ ер нь. За баярлалаа. Тэгэхээр за зам хөдөлгөөний аюулгүй байдлын одоо зохицуулсан энэ хууль дүрмүүд бол ерөөс тэр чигт нь бол оруулах нь зүйтэй нэг. Тэгэхгүй бол уяачтай холбоо нэг юм яриад тэр уяачтай холбоо бол бүхний тэр дагж мөрдөх хэмжээ болж чадахгүй болж байна. Тэгэхээр ерөөсөө шууд л одоо морь дагаал давхиж байгаа джип байна тийм үү. Тэрийг замын цагдаа зогсоогоо шууд жолооны өрхийн хурааж авдгийн хүчин одоо эрхийг одоо хүчингүй болох тийм үү. Ийм асуудлуудыг шууд хийж өгөхгүй бол тэр чигтэл байсаар л байна. Энэ бол ягаад гэвэл нөгөө морио уралдуулаад тэрийг төрүүлэгчийн гэсэн хажууд нь дагж явах хамаагүй илүү ашигтай байгаа шүү дээ. Хүүхдээ өдөрдөн амын тат нааш цааш нь олго гэдэг. Тэгэхээр ийм байдлаар бол энэ хүний мөн чанарыг бол тогтоож чаддаг. Тэгэхээр албалгаар хэмжээгээр шууд хуулинд оруулах нь зүйтэй юм байна. За нэг машин бол одоо чинь 60 морины хүчин чадалтай машин гэж бодоход бол нэг морь давхиж байхад тэр 4 дугуй эргэлж байхад л 60 дахин их тоос гарах боломжтой. Энэ бүр хөдөөгийн уяач нар хэлж байгаа. Энэ мөнгөтэй улсууд ирээд том жипээрээ дагчдаг бид нар мотоциклтай дагаад эднэрт дайруулчих гад байдаг. Энийг ерөөсө болооч гэж. Гэтэл хамгийн их одоо уралдааны өвд уламжлалыг хадгалж гин гэж ярьж байгаа хүмүүс өөрсдөө тэр том машинтай дагдаг шүү. Би бүр энийг хэлмээр байгаа. Тэгээ энүүгээр одоо нөгөө бусад одоо нэг ардын наадам болохоо болчлоо гэдэг шүү дээ. Том жиптэй улсуудын наадам болчиход, том баячуудын наадам болчиход байна гэж ард нийт масс маань өөрсдөө тэгж бодоод байгаа хуяаш шөөмжилт байна. Тэгэхээр энийг нэн даруй хийх ёстой. 2015 онд бид нар наадам болохоос өмнө Монголын Хуульчдын холбооны олон улсын эрх зүйн хорооноос ийм зүйлд нэмэлт өөрчлөлт оруулаач гэж замын хөдөлгөөний дүрм жолоочийн эрх хариуцлагатай холбогдвол бүр төслийн явуулж ирсэн юм. Тухайд. Харамсалтай нь одоо 2 жил болж байна. Энийг бол ерөөсөө хийгээгүй л байна л да. За баярлалаа. Тэгэхээр мөнх сайхан профессор болон цэвэн даргаас өөр зүйл сонирхоод тоо баримтын зөвхөн энэ жилийн уралдаануудыг харж байгаа соёлын дээр хүүхэд их унд юм байна. За соёлын морь бол яг нас бие гүйцсэн хамгийн хүчтэй одоо адууны төрөл соёлын тоосноосоо монголчууд ингээ очиж айдас авах гад яаж багширдаг үлээ бид нар наадам болгоноор хардаг. Тэнд бас нэг тийм үнэт зүйл яваад. Тэгэхээр соёлын туршлагатай хүүхдээр унуулах, том хүүхдээр унуулах гэдэг тийм санал бас оруулж исэн болов бас сошиал медиагаар ирсэн л саналуудын нэг л дээ. За Twitter хэрэглэгчдээс ирж байгаа санал нь болохоор энэ хүүхэд хамгаалах энэ хувцас хамгаалалт нь хүүхдийг ослоос бүрэн хамгаалж чаддсан юм уу гэж сууж танаа дээр хийсэн судалгаа байдаг. Мөнх сайхан багшаас таны хувьд харсан. Миний хувьд бол нөгөө хийцэн судалгаанууд дээр анализ хийж байгаа юм л да. Одоо хүний эрх үндэсний комисс, за гүн бэлэг докторийн ахсан судалгаан дээр. Ингээ харахаар түрүүн хэлснээр яг хүүхд амнаас ирсэж байгаа үе, бэртэж гэмтэж байгаа үе бол улирал хамаарахгүй байна тий. За хоёрдугаарт даатгаж эхэлсэн байгаа юм. Даатгал бол төдийлөн үр нөлөөгүй байна. Одоо даатгал бол багахан мөнгөөр хэдэн төгрөгөөр даатгах юм бол цэвэн дараа нэг хүүхдийг тийм одоо жишээлх юм бол нөгөө Eagle телевизийн баримтад нэвтрүүлэг байсан 30,000 төгрөгөөр за 30,000 төгрөг. Тэгээд тэр нь жишээлбэл Eagle-ийн баримтад нэвтрүүлгээр нэг 2 хүүхэд мориноос унтсан ээж тэгээд нэг ярилцлагыг гарч ирсэн шүү дээ. Тэгээд тэр хүүхэдтэй бол юм ирээгүй гэж байгаа. Имчилгээний зардал байхгүй. Тэгээд насан туршдаа хөгжлийн бэрхшээлтэй болцсон. Нөгөө даваас өрөө уяаж болох нэг 100,000 төгрөг өгсөн гэж байгаа байхгүй юу. Тэгэхээр даатгал бол ерөөсөө ямар ч хангалтгүй. Хэрвээ даатгах юм бол одоо яа гэв хүүхдээ эрүүл мэнд тохирох юм бол имчилгээний бүх зардлыг нь гаргах хэмжээний одоо бол гаргахгүй байгаа. Хоёрдугаарт амь насны тохирох юм бол одоо яа гэв адууны үн бол 500-аас 700 сая хүрдэг гэж байгаа байхгүй юу. Тэгэхээр хүүхдийн амь насыг ядахтаа 500 саяар үнэлдэг
тийм хэмжээний өндөр даатгалыг төлж чадах юм бол уралдуулдаг болохгүй бол энэ бол ноцтой асуудал. Хоёрдугаарт одоо хамгаалтын хувьд бол ямар ч үр нөлөөгүй байгаа. Хамгаалтын хувьд хэрэгснээс хойш бол энэ нас урж байгаа хүүхдүүдийн тоо жил болгон гэмж байгаа 300 хүүхдийн тоо буурахгүй байгаа. Тэгэхээр ямар ч арга хэмжээ авсан энэ бол өөрөө үр нөлөө багтаа байгаа. Тэгэхээр миний хувьд бол эхний ээлжинд ямар ч байсан 5 сарын 1 хүртэл өвөл хаврын уралдаан дээр энийг хатуу хоригдохгүй болохгүй. Ягаад тэгэхээр өвөл хаврын уралдаан бол өөрөө нэгдүгээр уламжил биш юм байна. Жалганы хүрээнд бол жижиг уралдаан гэсэн. Яг ийм том хэмжээний наадан бол биш гэдгээр нотлогдсон байж байгаа. Архивын баримтаар тий. Дээрэс нь өвөл бол илүү эрсдэл нэгсэж байгаа. Гулгаж байгаа. Одоо нэмэх гараас дурлдаг гэж энэ зургийг харъя л да. Ийм мөсөн дээр уралж байгаа байхгүй. Дээрэс нь энэтэй холбоотойгоор амьсгалын замын өвчин авдаг, нүдний салст нь гимтдэг ийм одоо ангаахын докторуудын маш олон судалгаа байна л да. Тэгэхээр энэ дээр үндэслэлээ засгийн газар хүүхдэд чухалд үзэх юм уу? Энэ хавар одоо зугаа цэнгэний хэрэгсэл болгож ашиглах юм уу? Энийг зөвшөөрөх юм уу гэдэг л байна. Өөрөөр хэлбэл хүүхдээ амь нас чухал юм уу? Эрүүл мэнд чухал юм уу? Тэр наад одоо уралж байгаа уяачтай морьтойгоо ингэж давхиж байгаа. Дээрээс нь баян одоо жиптэй эсвэл 700 саяын үнэтэй морьтой тэрийг төрүүлчлээ гэж баярхаж байгаа хүмүүсийн зугаа цэнгэлж чухал юм уу? Тэгэхээр энийг бол бид нэр одоо аль нь зөв юм бэ гэдгийг бас ярих хэрэгтэй. Тэгэхээр дийлэнх олонх нь бол хаврын уралдаанд энийгээ болиё гэж байна. Миний хувьд бол эхний ээжин тэрнтэй 100% санал байгаа. Нэг байгаа. Тэгэхээр хууль зүйн хувьд бол энэ нь өөрөө бүрэн боломжтой гэдэг нь бол бас олон зүйлээр нотлогдож байгаа юм л да. За энэ дүнжин гарав гэдэг болын том уралдаануудыг хийхээс өмнө бол за жалга дов болгоноороо одоо аймаг сумдаараа маш олон албан бус уралдаануудыг хийдэг, сунгаануудыг хийдэг байсан чинь. За энэ том уралдаан хийсний дараа хүүхдийн эрхийн байгууллагууд хэн чадахгүй байна гэж дүгнж болох уу? Цэвэн дарга. Тэгэхээр том уралдаан дээр бол одоо манай сэтгүүлч явж ирээд хийсэн мэдээллийг харж байхад бол түргэний тэрэг дагж илээ. За ямар нэгэн байдлаар хүүхэд мориноос ундлаа гэхэд түргэн цэслэмж бас үзүүлж болж байна. За суманд аслагдсан суманд болж байгаа уралдааныг бүр хянах боломжгүй танаа хүүхэд хамгааллын сүлжээ ч юм уу төрийн байгууллагууд. Тэгээ энэ үед шийдэл нь хаанаас гарах юм бэ гэдгийг л бас өнөөдөр ярилцвал зүгээр юм уу гэж боддог. Бүр болий гэд энэ одоо нарийн бичгийн дарга нь албан бичиг хөргүүлж байхад бол салбар аймгийн холбоод нь бол дагаж биелүүлдэггүй юм байна. Би бол ингэж л бодоод байна. Морин спорт уяатын холбоо бол төрийн бас байгууллага. Хүүхд хамгааллын үндсэн сүлжээ гэдэг бол төрийн бас байгууллага. За энэ засгийн газрын гарч байгаа тогтоол нь болох туун зэрэг морин уяач спортын холбооны тэр оруулж ирж байгаа баяр наадмын тухай хуулийн 8-3-ыг үндэслэж энэ тогтоолыг гаргаж ийн лээ. Тэгэхээр эдгээр бол одоо мориныхаа соёлыг дээдлээд бид бол одоо мориныхаа эсрэг болчихж байгаа юм шиг тий. Гэтэл бид болохоор хүнийхээ аймыг хүүхдийн аймыг хамгаалах гэж байгаа. Тэгэхээр энэний дунд одоо энэ хоёр нэг нь хүний хамгаалах гэдэг нэг нь морин хамгаалах гэдэг байгаа энэ юм дээр бол засгийн газар өөрөө тогтоол гаргана гэдэг бол засгийн газар л одоо энэ шийдвэрээ яаж зохицуулах вэ гэдгээ ярих ёстой асуудал. Энэ олон талуудыг уулзуулж байгаад боломжтой хувилбаруудыг судлуулж байгаад энд бол судалгаа шинжилгээ хэрэгтэй. Бид бол ямар нэгэн байдлаар нэг наадан болох гэж нэгэнт бид тэр үг яриа гаргаж ирсэн үү? Гаргадаг уу? Бид ерөөсөн хаврын уралдааны тухай тэр гаргасан сайтын тушаалын дагуу юм бид биелүүлэх гэж оролдож байгаа гэж ойлгож байна. Тийм ээ. Тийм учраас бол энэ асуудал дээр бол гац нь юу байх вэ гэхээр нэг төрийн бас байгууллагын аймыг болохоор засгийн газар дэмжээ тогтоол гаргаад байдаг. Нэгийн эсрэг хөөцөлтэй зэрэг давд залдад идэх хоёрын ялгаагаа нэгдүгээр сонсох хэрэгтэй. Хоёрдугаар бол бид энэ асуудлаа яаж шийдэх вэ? Тэр машина, уралдаана, энэ хүүхдүүдийн үйл юм сая хэллээ. Хүүхэд гэр бүлийн тэжээн гэсэн хууль байхгүй. Хүүхэд хууль ёсны асран хамгаалагчийг яагаад цаашлаад үндсэн хуулиар төр яагаад хамгаалж байгаа юм гэхээр 0-18 насныг хууль ёсны асран хамгаалагч юу эцэг их тэжээнд итгэх ёстой. Орон байраар хангах ёстой. Тэгэхээр хүүхэд бараг энэ морийг унснараа гэр бүлийн тэжээж байгаа нь эзэн засгийн ашигтай юм шиг ингэж ярих юм бол энэ бол буруу. Тэгэхээр бид энэ буруу зөв юм бол бүгдээр нь санал бодлон солилцож байж энэ бол миний хувийн эрх ашиг биш. Энэ хүмүүсээс хувийн эрх ашиг биш. Энэ бол цаанаа бол Мортон Монгол соёлоо төрийн одоо 7 эрдэнэд орсон морин эрдэнэ хамгаалж байгаа гэдэг би бол үсэхгүй. Гэхдээ би унж байгаа хүүхдийнхаа хинч юу ч хамгаалж чадахгүй байгаа хэний ч одоо золиос болж байгаа энэ 40 мянган хүүхдийн төлөө бол хэн нэг нь явах л ёстой. Энийний төлөө бол бид нар бол үргэн л нийгэмдээ гүйцэтгэж байгаа иргэний байгууллага л гэж ойлгох ёстой гэж бодчих. Тийм учраас засгийн газрыг илүү анхаарах байхаа гэж найдаж байна. Төмөр учир гуйгаас нэг зүйл асуумаар байна л да. Яг морь унж байгаа хүүхд морь унмааргүй байна гэж хүүхэд өөлж байгааг та нар хайгаад болохгүй гэсэн те. Яг талбай дээр очиод сунгаан дээр очиод тэгэхээр энэ морь унж байгаа хүүхдүүдээс бол эцэг эхээс нь
яг өөрсдөө энэ хаврын уралдааныг болооч гэдэг санал ер нь танаа дээр юм уу яштай холбооноор гардыг болов. Та яг нэг үгүй л. Уяастаас юм байхгүй шүү дээ. Зүгээр яг энэ худлаа таа гэдэг юм уу, текст тогс юу гэдэг юм уу нэг талаас харсан юм байна. Өнөөдөр Монгол морины усыг хамгаалах нийгэмд олон одоо сумдад олон аймагуудад салбартай зарим нэгэн хэвлэл мэдээллийн байгууллага, зарим нэгэн телевизүүд нэгдээ. Өнөөдрийн энэ зөвхөн хаврын уралдаан биш. Одоо өнөөдөр бидний маргаад байгаа асуудал бол засгийн газрын төвшөнд шүүгийн шийдэл байгаа юм байна л да. Тэгэхээр бид нар аль нэгэн шүүгийн шийдвэр гаргаагаад байхад энэ нэг баруудах үндэс салаа. Цааш тав шийдвэрлэх ёстой. Ер нь эцэст ганцхан хэлэхэд монголчууд генесийн наманд бүртгэгдсэн 4,000 морь уралдаж чадсан ард түмэн шүү. 4,000 морийг 4,000 хүүхэд лонсон байгаа. 4,000 гаруй. Тэгэхээр ийм юмыг одоо бас бодож тооцож үндэсний аюулгүй байдалтай тусгаар тогтнолтой холбож үндэсний бахархал Монгол түмний ийм юм бас одоо олж тогтоож харах хэрэгтэй. Өнөөдөр бол тухайн байгууллагуудын хэн нэгний эрх шиг хэн нэгний хязгаарлалт шиг хүүхдийн байгууллагын эрх шиг оюутны холбооны эрхийг одоо дамгаа яахгүй шүү дээ. Өөрийнхөө галтгаар өнгөхгүй өөрийн дүрэн байгаа. Тэгээд засгийн газрын шийдвэрийг харъя, шүүгийн шийдвэрийг харъя. Эцэст нь Монгол улсын одоо нийт уяачид Монголын тусгай тогтнолын одоо үйл хэрэгт оролцож байгаа шүү. Морь уяах бол төрийн хэрэг шүү гэж дахин давтаа хэлмээр байна. За. Хүүхдүүд хүсэж байна гэдэг байхгүй юу? Тэгэхээр бид нар хүүхэд хүсэж байна гэдгээр машин бариулдаг үү те? Хүүхэд хүсэж байна гэдгээр бид нар хар тамхи хэрэглүүлдэг. Хүүхэд хүсэж байна гэдгээр бид нар яг хүүхдэд тэр арх болгодог. Хоёныг хоригддаг. Яагаад тэгэхээр хүүхэд бол 18 нас хүртэл бол юу гэхээр хүүхэд гэдэг бол өөрийнхөө үйлдэл үйл ажиллагааны үр дагаврыг урьдчилан харах чадваргүй. Харсан ч гэсэн тэрийг дангах одоо сэтгэл санааны хувьд бол насанд хүрээгүй хүмүүс байдаг. Тийм ч учраас яад гэхээр хүүхдийн ашиг сонирхлыг нэгдүгээр эцгийнх нь хамгаал, хоёрдугаар үндсэн үйл зааснаар төр хамгаал гэж заасан байдаг. Тийм учраас бид нар одоо түрүүн хэлснээр машин унахад бол заавал зөвшөөрөл авдаг насанд хүрсэн байхыг шаардж байгаа шүү дээ. Ягаад тэгэхээр тэр бол өөрөө эрсдэлтэй үйл ажиллагаа. Энэтэй адилхан машинаас дутхгүй баг илүү эрсдэлтэй үйл ажиллагааны том хэмжээний наадамд хаврын цагт морь унуулж байгаа явдлаар хүүхдийг санаатайгаар тэр үйл ажиллагаанд оруулж байгаа байхгүй юу. Тэр нь өөрөө яаж юм гэхээр Монголын төр харсаар байж байгаа жил болгон 2 хүүхд амь насаа алдахыг 300 хүүхд гэмтийг зөвшөөрж байгаа. Тэгэхээр энэ чинь юу гэсэн үг гэхээр энэ бол ямар ч эдийн засгийн юу байхгүй. Өөрөөр хэлбэл утааны асуудлыг шийдэхэд бид нар мөнгө хэрэгтэй байна. Гэтэл энийг зүгээр засгийн газар зогсоочих байхгүй. Бид нар наадмыг үгүйсгээгүй, морийг үгүйсгээгүй. Яг 100 болвол наадмаараа уралдъя. 5 сарын 1 хүртэл ядаж илүү эрсдэлтэй үед энийг зогсооё гэсэн ийм санал байж байгаа. Энэхбатар судлаачаас нэг зүйл тодруулмаар байна л да. За унаач хүүхдийн асуудал хэвлэл мэдээлэлээр өндрөө аваад за редакцууд бол нэлээд хатуу байр суурьтайгаар шүүмжилж эхэлсэн. За яг энэ үед бас өөр ижил төстэй уралдаануудыг хийж ирсэн улсуудыг бас судалсан нийтлүүд гарсан байсан. За роботоор унуулж ийн гэдэг одоо тэмээний уралдааныг жишээлбэл. Тэгэхээр Монгол шиг морь соёлтой за морь ундлага эдлэгээ уралдаанд хэрэглэж тэргээрээ одоо баясч цэнгдэг ард түмэн бас байдаг бол тэнд хүүхдээр унуулдаг соёл байдаггүй. Энэ яг манай тийм. Тэр бол манай түрүүн бие хэлсэн Монгол адууны жингийн тухай. Тэр гадаадын орнууд бол тэр чинь жин нүүр шүү дээ тийм ээ. 500-аас 700 кг жинтэй байдаг юм. Тэн дээр бол 70-80 кг жинтэй тэр унаач хүмүүс бол унж болж байна. Өөрөлдвөл жингээр харьцаа ингэж болохгүй байна. Тэгэхээр энэ ерөнхий агуулгын хувьд би нэг юм хэлмээр байна. Ер нь өвөл ундаг болсон энэ шалтгаан бол одоо түрүүн битэн дашилцуугаа дурдаад өнгөрлөө. Энэ тэжээлийн уяатай өвөл хуралдаан болдог нь бол энэ тэжээлийн уяатай их их холбоотой байгаа юм. Өөрөлдөх юм бол энэ жилийн 4 үйлрэл тэжээчж байгаа юм чинь өвөл уралдахаас өөр арга байхгүй. Тэр чинь өвөл тэжээгээд байгаад морин сүрд таргалаад байгаа шүү дээ. Яг хуучин дотор уламжилт цагаан өвсний үед бол цагаан өвсөөр уйж байгаа мөр чинь давхар уяа юм уу 1-2 уяал зунал тэхээс биш тэр чинь өвөл тэгж олон наадна гэж байхгүй шүү дээ тийм. Тэгээд энэ өөр өдрөг буцаа тэр нэг уламжилт одоо түрүүн дээр дашил зүүгэн ярьж байгаа зүйл дээр би зарим тал дээр санал нийлээд зарим тал дээр жаахан санал нийлэхгүй. Би одоо 14 онд Үлзий хороолд нэг сар гарan ухсаатны зүүн суурин судалгаа. За тэгээд бусад газруудад бас ингээд 2-3 сарч байдаг юм ингээд судалгаа хийж. Тэгэхэд болвол хөдөө тэр жалахт байгаа. За би нэг хүн бүр төлөөлүүлээд хэлээ. Энэ бол маш олон хүний санал учраас. За ингээд Өмнө Говь аймгийн Баян Овоо сумын одоо Могоо багийн сумын алдар цооч Бүрийн Бадрал гэж хүн бай гэж бодъё. Хүний хэлсэн санал байна тийм ээ. Би тэжээлийн уяанаас хойш морь уйхаа байсан. Эдийн засаг чадахгүй байхгүй малчин 200-300 толгой малчин малтай малчин болвол тэр тэжээлийн дийлэхгүй. Өөрөөр хэлбэл тэр уламжилт яг цагаан өвсөөр уйхгүй болохоор зэрэг тэр сум нутагтаа бол яг сумын хүмүүс унган адуугаараа өөрийнхөө нутагтаа наадах тэр жинхэнэ нөгөө морины цогцлбор соёл гэдэг зүйл бол алдагдчихж байгаа. Энэ тэжээлийн уяан дээр ямар нэгэн журамлалт хийх юм бол магадгүй аандаа энэ бидний ярьж байгаа энэ
өвөл уухгүй байх, уралдуулахгүй байх энэ асуудал бол тодорхой хэмжээнд шийдэгдэх боломжтой л доо. Тэгэхээр гүнбэлэг доктороос бас сонирхоход зарим залуучуудаас ирж байгаа саналыг харахаар за Хонконгод, Арабад, за Америкт бол морь уралдуулдаг. Жокки гээд мэрэгжлийн тамирчин, даатгалтай, за жижиг жинтэй мэрэгжлийн тамирчид ундаг байгаа тийм жижигхэн биетэй залуучууд янз бүрийн кинон дээр ч гардаг, бид нэр телевизээр ч үзэх боломжтой. Тэнд морин тойруулга гээд аюулгүй байдлыг бол маш сайн хангаж өгсөн. За гарааны тэр гардаг замын нээлтийг бол би өөрөө ч бас харж ирсэн л та Хонконгийн тойруулга дээр ч. Манай морин спортоо илүү тойруулга руу шилжүүлээд за магадгүй бооцоо тавих боломжийг нээгээд шинжлэж одоо орчин үеийн одоо олон зуун жил явж ирсэн юмыг шинжлэх тийм санал уяачтаас ер нь гардыг бол тэгснээрээ хүүхд хамгаалчих юм биш үү. Жинхэнэ нөгөө эдийн засгийн харилцаанд нь одоо мэрэгжлийн жокки нэрийг оруулаад ч гэдэг юм. Манай зарим уяач нар бол морио аваад гадагшаа яваад уралдаад их амжилтанд хүрж гэнэ гэдэг мэдээлэл бол бид нар бас харж байгаа шүү дээ. Тэгэхээр уламжлал бол алдагдсан юм байна шүү дээ. Одоо ер нь бол одоо хийж байгаа нь ирлийн задуу гээл хоорондоо муудалцж явах чийтэй өндөр намын хэмжээл дээ. Тэгэхээр та энэ дээр ямар байр суурь? За би нэг 4-5 юм ярьчих тэгээ. За хугацаа гялс ярьчих. За энэ тойруулгыг бол бас хийх зүйтэй цаг нь болцсон. Бүгд хүсэмжилж байгаа. Бүх залуучууд морь үйж байгаа улсууд бүгд л энийг бол хүсэж байгаа. Энэ талаар бол одоогоос 4-5 жилийн өмнөөс эхлээд хуулийн төслүүдийг яриад за бүр энэ тодорхой хэмжээгээр энэ Хонконгийн морь уралдааны дүрм журмуудыг Монгол руу боолгаад ингэ ярьж исэн тохиолдол байгаа. Энэ бол одоо боловсролын шинжилгээ ухааны яам дээр хуучинтай спортын яамнаас бол шилжиж ирсэн байх ёстой. За энийг бол зайлшгүй хийх ёстой. За тэр хаврын уралдаан дээр бас нэг анхаарах асуудал бол тэр каск хамгаалалт бол хийснээр хүүхдээ ирэх бол маш их бүр одоо хүүхдээ ирэх зүүн байдал бол бүр дээрцсэн унаач хүүхдийн ирэх зүүн байдал. Бид нар тоо судалгаануудыг ингээ харахад бол энэ тархины гэмтлээс болж хүүхд нас ордог байхгүй. Дандаа тархины гэмтлээс. Тэгэхээр каск өмсүүлэх тийм ээ зайлшгүй шаардлага гарч байгаа. Гэтэл одоо өвөл хавар уралдаж байгаа энэ тохиолдол дээр бол энэ хүүхдүүд одоо энэ шиг зурган дээр байгаа хүүхдүүд төр каск их боломж байхгүй. Энэ хүүхдүүдийн чихэн өлчих гэдэг. Тэгэхээр нөгөө ноос малгай өмсөд дээрээс нь каск өмсөх гэхлээр багтахгүй учраас хүүхдүүд төвхтэй учраас хүүхдүүд хүнд нөгөө хүүхдийн эрхийн байгууллагын өмнө харуулчаад тэрнийг авааш идэх ч юм уу тийм их маш их гарч байна. Тэгэхээр энэ хамгаалтын хэрэгсэл бол нэг стандарт тогтоосон байгаа. Энэ өвөл хаврын уралдаанд бол энэ стандартыг баримтлах боломжгүй болчиход байна. Энийг шинжлэх шаардлага. За хоёрдугаарт ерөөсөө энэ хүүхдийн эрхийн конвенцийн тухай яриад байгаа зүйл биш. Одоо олон улсын энэний чинь хажуугаар бас бид нар хэрвээ ерөөсөө хүүхдийг морь унуулахгүй ач гэдэг юм уу энэ талаар ингээ яриад эхлэх юм бол энэ чинь нөгөө ЮНЕСКО бүртгэгдсэн шүү дээ 2010 онд Монгол наадмыг хүүхдээр морь унуулж байгаа тэр наадмыг бүртгэгдсэн. Тэгэхээр дэлхийн соёлын болон байгалийн хувийг хамгаалах тухай конвенц, соёлын олон төрөл зүйлийн түгээмэл тухай бид бус хувийг хамгаалах тухай конвенц маш олон нэгдээ орсон конвенцуд бий. Тэгэхээр бид бол өөрсдөө энийг энэ олон улсын талаас бол энэ Монгол наадам өөрөө хамгаалагдсан. Бид бус байдлаар тийм үү бид бус. Тэгэхээр энэ талаас нь бол харах хэрэгтэй. За дараагийн нэг асуудал. Хөдөлмөр. Төвшгүй хөдөлмөр гэдэг тухай бид нар яриад байгаа шүү дээ. Тэгэхээр хөдөлмөрийн харилцаанд хэн орж ийнө гэдгийг харах хэрэгтэй. Хөдөлмөрийн харилцаанд бол одоо ажил олгогч хөлсөөр ажиллаж байгаа хүн хоёр орж шүү дээ. Тэгэхээр өөрийнхөө хүүхдээр унуулж байгаа хүн бол энэ хөдөлмөрийн харилцаанд орохгүй байгаа. Ягаад гэвэл өөрийнхөө хүүхдийг хэдэн сарын тийм мөнгөтэй гэж бол хэлэхгүй. Харин хүний хүүхд айлд очиод унаад ээж аав нь хойноос нь оцтоод миний хүүхдийн цалингийн нөгөө би юм авах гэж байгаа. Тийм ээ? Би ийм юм авах чинь ийм гурилууд авах чинь мөнгөгүй байна гэж нэхэд байгаа хүмүүсийн хувьд бол энэ бол хүүхдийг төвчгүй хөдөлмөр эрхлүүлэхээр яасан илгээж байгаа. Тэгэхээр энэ бүх зүйлсийг нь бол ялгаад өгөх хэрэгтэй. За үүнээс шалтгаалаад морин уралдааны оролцож байгаа эрх зүйн субъектуудыг одоо хуулиар тодорхойлох цаг нь болсон. Та түрүү хэллээ шүү дээ. Нөгөө тойруулга гэдэг шиг энэ ерөөсөө морин уралдааны тухай хуулийг хийхгүй болохгүй. Энд зөвхөн унаач хүүхдийн асуудал, уяачийн асуудал биш. Энэ морины эзэн гэж нэг хүн байна тийм үү? Морины эзэн, унаач, туслах малчин, эцэг их, хүүхэд гэх 5-6 субъект оролцдог байхгүй. Энэ эрх зүйн субъектуудын бүгдийн хооронд нь гэрээний харилцаа байх юм. Ямар нэгэн гэрээ хийх, ямарыг нь болохгүй. Энэ бүгдийг нь бол хуулиар тодорхойлохоос нааш болохгүй. За роботоор онуулж байгаа түрүүний асуулт байсан тийм үү? Тэгэхээр энэ арабын улсуудад бол өнөөдөр Катар энэ юунд бол тэмээгээр бол робот байсан. За тэр хүүхдүүдийг бол шууд манайхтай бас харьцуулахад боломжтой. Яагаад гэвэл Судан гэсэн зэрэг зарим нэг орнуудаас ядуу бүр орноос хүүхдийг хулгайлаад тэгээд тэргээр тэмээ онуулаад ашиг олж ирсэн байхгүй. Манай нөхцөлд бол яг тэрнийг жишээд харьцуулаад яхад бол Монгол соёлд бол арай ч хүүхдийг хулгайлаад боол болгоод байгаа тийм юм бол байхгүй. Тэр талаас нь бас бодох хэрэгтэй юм а гэж тий. Индонезид бол одоо жишээ нь яг бид нар шиг өнөөдөр ингэ ярьж байгаа шиг
Индонезид бол хүүхэд моринд оруулга дээр морь оноо тавьчих. Харин моринд оруулгын асуудал ярьж байгаа тохиолдолд тэнд бооцоо өөрөөр мөнгө олох, ашиг олох хэрэгсэл болж хүүхэд бол байж болохгүй. Тэнд бол харин мэрэгжлийн жокей гарч ирнэ гэсэн үг тийм. За баярлалаа. Тэгэхээр одоо цэвэн дараагаас ингээд нөлөөллийн ажил бол олон жил хийж байгаа шаардлага ингээ хөргүүлээд байгаа. Үр дүн ийм баг гарч байгаа нөхцөлд одоо дав заалдаад шүүгэн шийдвэрийг хүндлэнээс одоо тийм итгэл хүлээлт байна уу? Дараагийн алхмууд юу хийх ёстой? Ингээд хоорондоо яг ингээл уяштай шаардлага тавиал нөгөө талаас биелүүлэхгүй гэгээд байгаа тэгвэл хүүхэд тохируулах юм шүү. Гэхдээ бид бол нөлөөллийн үйл ажиллагаач бай энэ одоо хүүхдийн энэ цаг хугацааны л асуудал ярьж байгаа гэдгийг ойлгож байгаа бах тийм ээ. Цаг хугацааны хувьд бол хаврын уралдаанч гэдэг байгаа, өвлийн уралдаанч гэдэг байгаа. Энэ үед хүүхдийг одоо уралдуулахгүй гэдэг ганцхан асуудал тавьж байгаа. Тэгээ бид бол энийг давж заалдж байгаа юм биш л те. Засгийн газрыг төлөөлж хүмүүс одоо бидний нөгөө төтгөлзүүлсэн юмны эсрэг гомдол гаргаад ингээд давж заалж явж байгаа байхгүй юу. Тэгэхээр бид нар тий нэгдүгээр тэрийг ойлгох хэрэгтэй. Хоёрдугаар энэ нэг бит тус өвийг бүртгүүлсэн гэж яриад байгааг бол би хүлээн зөвшөөрж байна. Гэхдээ яг тэр бит тус өвийг бүртгүүлэхдээ бол бидний судалснаар бол баяр үндэсний баяр наадам буюу 11, 12-нд 13-ны л одоо асуудлаар энийг хамгаалсан болохоос биш хаврын уралдаанаар би бол бит тус өвийг бол бүртгүүлсэн гэж ойлгохгүй байгаа. Энэ минийгаан бид нар их мэрэгжлийн улсуудын хувьд бол бид нар мэрэгжлийн юм ярина. Тэрнээс одоо морины тухай бол би ярьж чадахгүй. Яг л энэ миний одоо энэгээр одоо дагнсан ажилласан юм бол биш. Бид бол хүүхдийн хамгаалахын тулд л ямар одоо асуудлууд нь зөрчигдөд байна уу? Юу нь болж байна, юу нь болохгүй байна гэдэг дээр л хэлээд байгаа улсууд. Тэрнээс ч мориндон дургуудаа юм уу хин нэгэн одоо бид нар бол биенийг танихгүй улсууд хин ч бид нар биенийг танихгүй. Тэгэхээр бол хин нэгний даалгаврыг нэг зарим нэг төрөө эхэлж явах хэлээд байлээ. Энэ бол даалгавар ш. Энэ бол бидний итгэл үнэмшил. Мэргэжлийн дагуу хийж байгаа мэргэжлийн байгууллагуудын хийж байгаа л ажил гэж ойлгох хэрэгтэй. Тийм учраас бол би бол одоо энэ хоёр төрлийн бас байгууллагын хийгээд байгаа асуудал дээр бол энэ гол тогтоол гаргаад асуудлыг шийдэхэд ингээ маргаан үүсгээд байгаа тэр талууд нь уулзчил бид асуудлыг илүү их хүүхдэд ээлтэй хүүхдэд хайрлсан хамгаалсан тийм л одоо шийдвэрээр энэ хурдан морных асуудлыг цааш нь бол авч явах нь бол бидний ёстой нөгөө соёл нь байх тал гэж би харж байна шүү дээ. Тэрнээс биш хүүхдээ амир наадчаад хүүхдээ өчнөө төчнөө өрөөл татуу болгочоод энэ бол манай соёлоо гэх юм бол энийг ямар ч олон хүлээн зөвшөөрөхгүй. Нэгдэн орсон байгууллагч гэсэн өнөөдөр засгийн газар өөрөө үргэн хүлээдэг бол энэ бол өөртөө л ирэх нэг буруу л одоо тийм өөрснөд буруутгах нэг л зам үйл болно л гэж би бодож байна. Маш товчхон нэвтрүүлэг дүндэрч байна. Шийдвэртэй холбоотой нэг зүйл бас тодтогч үлдсэн юм байна. Тэгэхээр 2005 онд бол цэцэн шийдвэр гарсан. Тийм учраас захиргааны шүүх засгийн газрыг хянахгүй гэдэг байхгүй. Гэтэл энэ тэр бол өөр хуулиар гарсан шийдвэр гэдгийг түрүүлсэн. Дээрээс нь цэцэн шийдвэр гарснаас хойш бол 2005 оноос хойш одоо засгийн газрыг хариуцагчаар татсан одоо хэдэн зуун шийдвэр шүүх цэгмэн дээр байж байгаа. Өөрөлдвөл засгийн газар төрийн жинхэнэ албаа гिचиг хууль бусаар үнэлэлгүй халтсан. Тэр нь дээж хүртэл явж тогтоогдоод тэр хүнийг ажилд нь эргүүлж томилсон ийм шийдвэр байна. Тэгэхээр ер нь бол засгийн газар өөрөө хуулийн дор байж байгаа. Тэгэхээр гүйцэтгэх дээд байгууллага гэдэг бол хуулийн дээр гэсэн үг биш. Доороо байж байгаа байгууллагыг захирнаа л гэсэн юм санаа гэж байгаа. Хоёрдугаар засгийн газрын шийдвэрийг зөвхөн улсын хурд засгийн газар өөрөө хяндаг байх юм бол энэ зөвхөн улс төрийн байдлаар хандна. Тэр бол шүүх шиг тэгж бодиттой факт хуулийн үндсэлээр асуудал шийдэж чадахгүй. Хоёрдугаар цэц энийг шийднэ гэдэг. Цэц шийдэх юм бол цэц нэгдүгээр зөвхөн үндсэн хуулийн маргаа авдаг. Үндсэн хуулийн 66 дээр байж байгаа. Үндсэн хуулийн биш бусад хуулиудыг засгийн газар зөрчсөн хэсэгтээ төрийн албаны тухай хууль, өөрөөдөө захиргааны ерөнхий хууль эдрийг бол цэц авахгүй. Тэгээд цэц рүү очсноор яг үг гэхээр иргэний эрхийг цэц бол сэргээдэггүй. Шүүх бол яадаг гэхээр хохирлыг нь одоо нөхөн төлөвлөж өгдөг. Ажилд нь эргүүлж томилуулдаг, цалингийн төлөвлөдөг. Тэгэхээр ийм зүйлийг бол шүүх эрх мэдэл хийдэг. Энийг бол ганцхан шүүх хийнэ гэж заагдсан. Тэгэхээр энэ бол өөрөө засгийн газар бүх хүмүүс байгууллагатай адилхан хуулийн дор байгаа гэдгийг бас энэ онцлж хэлмээр байна. За баярлалаа. Өнөөдрийн хэлцүүлэгт маань бид хууль зүйн дэцэд энх хоёрыг бас өрсөн байсан боловч оронд руу томилолттой гэдээ бас хүрэлцэн ирж чадаагүй. Засгийн газрын төлөөлөлгүй бид бүхэн ярилцлаа. За гэхдээ одоо шүүхтэр явж байгаа энэ маргаан яаж шийдэгдэх болон за бас Монголын морин спорт уяачдын холбоо хүний эрхийн байгууллага болон олон нийтийн шүүмжлэлийг хүлээж авч за энэ наадмын уралдаан болон дараагийн уралдаанууд дээр хүүхд хамгаалал дээр ямар дэвшил гарах болоо гэдгийг олон нийт бол маш анхааралтай ажиглаж байгаа баха гэж би бол одоо тийм мэдрэмж төрж байна. За гөгөө цэгийн дээр бидний явуулсан сансуулга бол нэвтрүүлэг дуусгахад бол хിവэрэ байна. Маргааш гөгөө цэгийн дээрээс та бүхэн энэ нэвтрүүлгийн онцлогчлуудыг унших
боломжтой. За хүүхдээ хамгаалаад уламжлаач алдахгүй монголчууд маань бас яаж энэ хүү одоо маргаан дээр шийдэл болох болоо гэдэг манай эрдэгч ус эргэж мэдээлэх болно. Хамт ус үзэгч та бүхэнд баярлалаа, хүрэлцэн ирсэн. Та бүхэнд баярлалаа.